За Game Day podcast-ийн 25 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За студиуд Ваяwas Ямбугур буцаад иргэн нэгдсэн байна. Тэгээд эрхэмсэг зочдоор бол бас одоо дээдлигийн 3 удаагийн аварга 2 удаа лөө? 2. За дээдлигийн 2 удаагийн аварга 3 удаагийн мөнгөн медальд Эрдэнийн Ариун болд. За манай хасаа үлгүүд багийн 1-р гарын үсэг. Хасаа үлгүүд багийн 2-р гарын үсэг Цагаанбаатарын чин зэрэгтэй. Дээдлигийн 3 удаагийн аварга 6 удаагийн мөнгөн медаль. Мөнгөн чинзоо гэж албатай. Чинзоо маань ирсэн байна. Чинзоо. Мөнгө. За тэгээд баг ямарчсан буцаад бүрэлдсэн байна. Тэгээд За эргүүлж ажилд авсанд баярлалаа. иргэн одоо бас Амбукигаа бас бид нар бас Нилээн ярилцж байгаад бас гэрээнийхээ нөгөө бас нөгөө дүн дээр бас тохиролцох гэж бас нөгөө нилээн том эпс рүү явцсан чинь бас нөгөө дүн өсөөд шууд өсөж байгаа. Савлаа бас одоо сая тэгээ яг энэ ч гол цугаад явж итэл бас мессежээр орж ирлээ л дээ. Яг сүлд яг нэгдүгээр суудал дээр суух уу яах уу ийх үү гэдэг дээр бас яг эцсийн байдлаар сая дон гэдэг дуурсан тэгээд ямарчсан тохирон дээр тохиролцоод одоо ийшээгээ суудаа. За Заларнуу. Цалингаа нэмээд буцаж байгаа юм байна л да тий. Буцаа цуглалаа да. буцаа цуглаа. Тэгээд ер нь бол эхний муудалцаа энэ цэвэр дөржөөс эхэлтэй шүү үзэх штэ энэ. Шууд зэвлэр өгөөч ихэд. За тэгээд ямар ч гэсэн хоёр зочиндоо бол 7 тоглолтод хожил байгуулсан хамгийн түрүүнд баяр хүргэмээр байна те. Баяр хүргэе. NBA-ийн одоо суперстар Демаркус Казинс гэдэг тоглогчийг ерөнхийдөө хожоод гараад ирсэн. Угаасаа амаргүй цуврал болсон гэдгийг бол бүгд харлаа. Тийм тэгээд дээрэс нь Желко тасалжуулагчийг бас те ажлаас одоо халсан ч юм уу гэрээгээ цуцлсан ч юм уу эдгээр асуудлууд бас байлаа. Тэгээд ер нь бол ингээд хэдүүлээ яг дистрагаар нэ. Тэгэхээр юунаас яриагаа эхлэх үү гэхээр ямар ч байсан. За өнгөрсөн 7 хоногт болсон тоглолтуудаас эхлэвч. Тэгэнгүүт за биднэрт бол одоо яг дэлгэцэнд харагдана. Энэ болохоор хүлгүүд болон бодонсын 5 дахь тоглолтын үр дүн хэдүүлээ харцгаая те. Энэ тоглолтод ер нь яг юу болов? За тэгээд энэ тоглолтод болвол за бид бүхэнд харагдж байна. Ахмад Гилберт 40 оноо 9 самбар. За тэгээд довтлогооны хувийг хараарай. 60.9% довтлсон. Тэгээ ерөнхийдөө бол энэ тоглолтод Гилберт бол үнэхээр зогсоодшгүй байсан. Тэгээд дээрэс нь бас хүлгүүд ер нь нэг жоохон санаа амрах тал руу орсон байсан үгүй 3-1 болцсон чинь. Манай хоёрыг үуч харсан. За ер нь яг нөгөө цувралт чинь нэг эсрэг багийн шидэлд орох үе байдаг штэ тий. Гилбертийн хувьд 12-оос 8-гээ шидсэн, Козенс 5-аас 4-гээ 80% шидсэн. Батбаяр 6-аас 3-гээ шидсэн, Тулгаа 2-оос 1 ч юм уу тий. Айл бол 16 удаа 3-аас хийгээд ороод ирсэн. Ер нь 70-80% шидсэн. Яг 70-80% шидэж байгаа тохиолдолд тэрийг зөрөөд 2 оноогоор ч юм уу нөх боломж тун баг хэцүүсэн. Тэгэл яалч нөгөө давагдчихгүй хөтөн зүйл гэдэгс эсрэг баг бол өндөр хувьтай давтсан. Тим тоглолт бол байсан гэж харж байгаа. Бөгөөд. Яг миний хувьд бас яг нэгдүгээр тайвшрах гэхээсээ илүүгээр манай нэг самбар алдсан л да. Яг самбараа ерөөсө хамгаалтын самбараа авч чадаагүй. Тэгээ 2 дахь боломжоор айл аяг товтлсон гэж үзэж байгаа. Тэгээ ягаад ерөн судалгаа байдаг. 2 дахь боломжоор товтлж байгаа багийн товтлооны хувь бүр одоо 70% гэдэг тийм би нэг Америкт явж байхдаа харж ирсэн. Яг тийм хувь бэ. Яг тэрний л үр дүн ерөөсөө энэ тоглолтын дээр гарсан болов уу гэж харсан. Тэгээ үнэхээр манайх яаж яж байгаа товтлогоогоор оноо авсан боловч эргэж ирээл тэгээ айл товтлцдог. Оноо амар өндөр хувьтай шидсэн. Тэгэнгүүтээ нэг бол алдах юм бол самбар аваад дахиад шидчихэд байсан байхгүй. Тэр үе амар юутай байсан баг. Тэгээ жоохон тайвширсан байсан. Тэгээ хамгаалт бас жоохон сул хийцэн байх л гэж харж байгаа. Манай хамгаалч жоохон сул болсон. Тэр тоглолтод. Тэгээ ер нь зүгээр локкийн хувьд бодоод үзэхэр ч гэсэн тэгдэж шүү дээ. Одоо нөгөө нэг довтлохоор эсрэг баг хамгаалж байгаа баг бол эсрэг баг довтлохоор бүгд хомдөг шийдрүүгээ. Тэгэнгүүт яг ойгоод
2 боломж авчаар 3 руу задлахаар ямар ч хамгаалагчгүй байх жишээ нь тий. Тий. Тэгээд ер нь яг сая нөгөө нэг 70 орчим өгсөн үү? Тий. 77 мол амар өндөр үү. Ер нь бол амар өнд нөгөө Хоёр дахь бидний ч одоо ярьдаг юм шүү дээ. Ёрын юм шиг гэж ярьдаг шүү дээ бид нар. Ёрын юм шиг тэр самбарыг аваагүйг нь тэр шууд яг 3 оноо бол шийдэгдэг митэгдэг гэж ярьдаг шүү дээ. Шийдэл тэр дөрөв ирдэг. Тий. Тэр чинь л одоо бүр яг ингээд статистикэн дээр хүртэл яг гараад ирсэн харагдаж байгаа байхгүй тий. Манай хоёр юу гэж харав? Яг хөө тэгээд тоглолт ер нь эхнээсээ л бодноос ерөөсө давмгаалал эхэлсэн шүү дээ. Хин гэхээсээ илүү, Казанс гэхээсээ илүү ер нь Ахмед их түлхүү сайн байсан. Тэгээд нөгөө монголчууд маань ч гэсэн ерөнхийдөө ямар хүнд нөхцөл байдалд байгаа үедээ ерөөсөө ойлгомжтой маш өсгөлөө орж ирж байгаа. Тэр ч утгаараа хөлгүүдийнхэн маань жоохон бас ерөнхийдөө бас нэг жоохон яг л Дамбуктай адилхан гэж л харж байгаа байхгүй бид нар зөв гаднаас нарахад мэдээж тэгээгүй л ахалт. Тэгэл тоглолт ер нь эхнээсээ явсаар байгаа л тэгэл сүүлд нэг барих гэж орж ирээл тэгээд алдсан шүү дээ. Тийм билгүүний нэг 4 шидэлд орд дараалж ороод нэг дөхөж ирээл тэгэл 8 оноо. Тэр жоо эрт ирсэн бол тий. тэр яг хаа зүгээр ер нь тоглолтын ритмийг манах буруу явчихж байгаа юм л да. Энд чинь ер нь темпний спорт шүү дээ. Тэнгууд ингээд өндөр темптэй ингээд адилхан ингээ явчих довтлогоор өрсөлдөө явчихгууд өндөр хөвтэй нийлүү гараад бага хөвтөнд доош орж байгаа. Ер нь бол жоохон өндөр тоглоод удаан темптэй явал манад ашигтай ч юм уу тийм юмнууд байсан. Тэгээ бид нар тэр темпийг бол удирдах чадаагүй яг л тэгэл айлын нөгөө транзишн довтлохнууд бол ороод явцсан юм байна. Ямар ч тийм нэг сөхөө өгөхгүйгээр сөхөө жоох ингээ ойртох ганц нэг хийгээд 2 3 бөмбөг илүү хийгээд ирэнгүүт л авчаал зүгээр нөгөө нөхөр тавар ишч ерөөсөө зоочод байгаа хөөхгүй тий. Тий энэ дээр нэг юм бас нөгөө одоо хүмүүс бас ингээл хараал нөгөө сошиал медиа дээр яриад шүү дээ тий. Ямар нэгэн одоо тэгэл одоо шүүмжилдэг болцсон тий бүх хүн дасгалжуулагч болчиход байна тий. Тэн дээр ямар нэг иргэн ирэх орлого хийсэнгүүгээл тэгэл манай дасгалжуулагчийн баг бол хоорондоо ярьж байгаад жижиг хийж үзэж байгаа юм, өндөр хийж үзэж байгаа юм, урдаа шахаж үзэж байгаа юм тий. Байж болох нөгөө бүхэл аргууд нь шүү дээ нөгөө тоглолтын хэмнэлийг өөрчлөх тэгээ бүх орлогоодыг хийж үзсэн. Тэгээд ер нь бол тэр орлогууд маань өндөр хөвтэй довтлоод байгаа учраас намжилтгүй болоод байсан учраас орж ирч чадахгүй л яваад байсан. Тэгээ айлцтай өнгөрцөн үстэй тэр чигээр туушандаа л явцсан тий. За тэгвэл яг энэ тоглолтын дараа болсон тоглолт буюу за Эпс болон Эвшилт Метал багуудын 3 дахь тоглолтын үр дүн гэдүүлээ харцгаая. Тэгээ 3 дахь тоглолт бол бас нэлээд ширүүн уур амьсгалтай болсон. Тэгээд хоёр багийн ер нь бүх тоглолтууд л эцсийн мөч шийдэгдээд байгаа тийм. Тэгээ 3 тэг хэдий цуурлын 3 тэг байгаад байгаа ч гэсэн тийм. Яг тоглолтын агуулгыг харах юм бол яг л дандаа эцсийн мөч шийдэгдсэн. Тийм тоглолт. За энэ тоглолтод тэгээ Үлзий орших 23 он 11 самбар 4 дамжуулалт довтлооны хувь нь 50% довтолж бага. Оноо авалт самбраас бөмбөг авалтаар л тэргүүлсэн. За тэгээд баг нь бол 87-84-ээр хожил байгуулсан. Тоглолтын эхнээс бол энэ тоглолтын дээр бол би Мөнхөр маань үнэхээр классик тоглолт үзүүллээ шүү дээ тий. Самбараас авлаа, довтлоо, пасын өглөө тийм үү. Тоглолтыг гоё эхлүүлсэн шүү дээ. Тийм нэг тийм нөгөө нэг хараатай гэж ярьдаг шүү дээ нэг юм. Одоо залуу хүүхдүүдэд ер нь бол хамгийн гол дутагтаад байгаа юм чинь тэр шүү дээ нэг юм. Орчинтойгоо танилцаад дараа нь шийдвэр гаргадаг тий. Тэгэнгүүт Мөнхөл бол тэрэн дээр бол яг тэрэн дээр бүр болцсон юм шаардлагатай нэг яг нэг юм хүний тохирон бүрдчихдээ шүү дээ. Айгу хараатай дамжуулах юмаа дамжуулаад дохих юмаа дохиод өөрөө алах юмаа алхаад зү нэр айгу корт вижн гэж ярьдаг тий. Тэр самбараас авч байгаа. Хог дуусах чадвар. Одоо харах юм бол Мөнхүлээ 2 удаа авраг гацсан. Том тоглолтод оролцоод үзсэн байгаагийн үед бол ингэж тоглох одоо туршлагатай бай хангалттай. Тий. Тэрийг одоо л хийж ийн багтаа. Дээрээс нь бас Үлзий орших яг ассист өгөө тий яг бага бүрэн тоглуулж эхэлж байгаа нь өөрөө айгүй том нөлөөтэй. Тэгээд Метал бас яг нөгөө нэг BCL-ийн тоглолт хийсэн байсан ч гэдэм үү. Ачаалттай байсан ч болохоор нэг Эпсийн хамгаалалт өөрөө амар хүчтэй шүү дээ. Ер нь Эпсийн хамгаалалт ч надад урагшаа шахдаг. Тэгээд амар өндөр темптэй тоглолтод явуулдаг учраас бас Металын урд чугамны тоглогчдод бол амар дарамттай байсан байх гэж харж байгаа. Ер нь миний хувьд бол тэгж харагдсан. Тийм учраас яг нэг хамгаалалт болоод ирэнгүүт чинь зөрүүлээд Эпс чинь товтоход айгүй эвтэйхэн байгаад байгаа шүү дээ. Үлзий оршихоос бөмбөг гарахад нөгөөдөл нь өндөр хөвтэй товтолж гарч бас баг өөр хожих үндэслэл нь тэрэн дээр суурилж чинь гэж бодож байна. Тэр гоё гаргаж гисэн паснууд дээр нөгөөдөл нь гүйцэтгэл өндөр байгаад ирэхээр чинь эсрэг багтаа үнэхээр зүгээр лайн л байгаа байхгүй. Тийм найруулгата ойлголцол гээл ирж байгаа. Үлзий байхад нөгөөд нь ичгэж хэцүү болчиход байгаа. Дарж гарч ирэл үлзийгөө яаж аргалыг хамгаалъя даа гэж ингэж идэл дарж гарч ирэл даблдан гутанд цааш нэг хайчаад нөгөөт нь хийчихэнгүү чинь тэгээ бүр
сүнөөл эхэлж байгаа те. Ер нь бол ямар ч баг л тэгдэг шүү дээ тийм үстэй. Тэгээ яг зүгээр энэ хоёр баг дээр миний бас анзаарч байгаагаар энэ нөгөө лаала дасгалжуулагчид 2 дахь жил ажиллаж байгаа. Энэ систем өөрийнх нь тоглолтын арга барилд бол баг нь тэг бүрэн уусаа ороод ирсэн гэж харж байна. А металлын коучийн хувьд бол өнгөрсөн жил байгаагүй энэ жил шинэ байна тийм үү. Тэгэхээр нөгөө ойлголцлын зөрүү гэж байна. Дээрээс нь хилний барьер гэж байна. Тэгээд эн чинь нэг тийм делайт яваад байгаа байхгүй жоохон хоцрогдолтой явдаг. Нэг хоёр довтлооны дараа өөрийнхөө ойлгуулсан санааг ойлгуулдаг. Сагчийн өөрөө моменти спорт довтлогоо явж байхад моментыг алдуулахгүйгээр хилчих юм бол амжилтаа давуу талаа ашиглаа явдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр илүү нэг ойлголцлын төвшин миний хувьд бол эпс нарийн илүү баг болцсон баг байгаад байна. А металл нь бол жоохон тийм хилний барьер мэрээр юу гэдэг ойлголцлын төвшөнд арай жоохон дутуу байгаа юм болов. Тийм учраас те эпс дээр илүү давуу талууд гарч ийн гэж харж байна. Тэгээд тэрнээс гадна металл дээр болохоор би бол тэгж нэг тэр гадаад мадад яваад нэг амар ядарж байгаа энэ төр гэж бол нэг харахгүй байна. Ягаад тэр тэд нар чи яг л яг нэг онгоцны нэг цаг хугацаа зүгээр сэтгэл зүгээр л ядарч иж магадгүй. Тэрнээсгүй бол залуу тоглогчныг тэгж ядраад байхгүй байх гэж харчаа. Зүгээр тэр сүүлийн тоглолтын дээр бол би юу анзаарсан бэ гэхээр зүгээр тэр Весли жоохон нэг тийм сэтгэл гаргахгүй хөдөлж чадаа. Тий, хуучин Весли биш харагдсан. А тэгэнгүүт сүүлч гэсэн тэр нэг нилээ хэд оноос алдсан байж идэл чинь хууга гаргаж ирээд хууга оноог яаж авчирв тийм үү? Бүр нилээ ойртуулж авчираад тэгж яхад Весли сүүлийн 3 довтлогоо тэгвэл багийн лидер юм бол тэрийг авчиж дуусгах хэрэгтэй байсан. Ер нь бол. Тэгэхэд бөмбөг өгчөө зүгээр ингээд зүхтаагаад байгаа байхгүй. Өгөөл зүхтаа. Талбай дээр үзээ яваад. Тий. 3 дараалж тэгж байгаа байхгүй. Тэгээ би бүр сүүл рүү энэ яг яатсан юм бол энэ ч дуусгах газар чинь ингээд тэгээ бүр хуугаад өнгөдөө зүхтангуудаа хуугаад даабл мэдээж тэр чинь хуугаа шидсэн болгоно хийгээд харч юм даабл ярина шүү дээ. Сүүл тэгэл тэр пүрв дөрж төгөөл аргагүй ирхэн цаг дуусч байгаа шидчихэл байгаа байхгүй. Тэрэн дээр Весли байсан бол тэр чинь ямар тэгээд яг хоо зүгээр энэ албан бус шүү зүгээр одоо нэг румер гэж ярьдаг те. Бас шалтгаан байгаа юм шиг үлээ тэр Весли дээр бол 2-3 төрлийн хүчин зүйл нөлөөсний улмаас бас нэг тийм хэмжээнд тоглох нөлөө үзүүлсэн гэсэн тийм сонссон. Тэгэхээр магадгүй өмнөх үзүүлж байгаа тоглолт үзүүлэхгүй байна гэдэг нь тэр шалтгаанууд нөлөөлж байгаа гэж бодож байна. Тэр харин тэр шалтгаанаас болж эртхэн шиг мултарчингуудаа тэр өндөр санал тавиад байгаа лиг рүү явъя гэж би бол сонссон. Үнэн худлыг мэдэхгүй гэхдээ. Бас давхар шалтгаан. Тэр нь бас давхар шалтгаан байна. Тийм тэрнээс гадна дахиад байна. Аяг уцрын учиртай гэдэг. Шуум гэд гоё ярилла гэж. Тийм юм. За бас тийм ухаа цуурлан дуусаагүй агуу дээр нэг альбан бус мэдээ гэдэг. Одоо хамгийн гол нь Монголдо Вестийн тоглох юм болов. Сая бол юунд очсон тоглолтын дээр бол тоглосонгүй шүү дээ. Гадаад руу явдаг дээр нь. Би бол хассан гэж байна. Бүр хассан юм сонс. Бас шуум шүү зүгээр. Тийм шуум шүү. Бид нар яг одоо албасны мэдээлэл байхгүй зүгээр л Монголд бол байгаа юм билээ. Тэгээд яг тоглох үг нь бол эргэлзээтэй л. Тэгэхээр ийм тохиолдолд тэр баг одоо пиба дээр одоо ямар ер нь бол би бол ингэж бодож байна. Яг одоо жишээлбэл бас нэг бус багууд дээр гарч ил да ингээд цалингаа нэмүүлж авчаад тоглохгүй дараагийн тоглолтод оролцохгүй гэдэг юм барьцаалдаг. Хүнд нөхцөл байдал те нэг тэр 2 тэрбум төгрөг гаргаа явуулсан багуудыг төгсгөлд нь ингээд барьцаалдаг юм тоглогч нар гарч ирээд байгаа байхгүй. Шахаанд оруулаад. Шахаанд оруулаад одоо ингэхгүй бол би ингээд өөрийнхөө одоо саналыг хүлээмжшүүлдэг. Тэгэхээр магадгүй зүгээр дараачтай ийм тоглогч нарыг Монголын өөрсдийн мэрэгжлийн багуудын холбооч гэдэг юм уу эдгээр ингээд тийм листэнд хийдэг. Blacklist юм уу те одоо SAR list юу гэдэг тэрнт хийгээд авдггүй бөөнөрөө. Одоо тийм бойкот гэх юм уу юу гэх юм те. Тийм байх ёстой юм байна. Тэгэхгүй бол одоо ингээд ирээл одоо нэг багаас нь мөнгө авчихсан дараа жил нөгөө багаас шантажлал ингээл бас эн чинь 3-4 жил тэрийг олж мэдэх гэж ингээд амьдраад явах боломж үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр бидний бас хамтын ажиллагаа бас аягүй чухал юм байна. Одоо FIBA ч нэг тэр олон улсын дүрмээрээ тийм болчихлоо ш нөгөө клиренс гэдэг юм аваад бүртгүүлээд ингээд нөгөө баг маг морж яваад энэ тэнд хийх боломжгүй болчихлоо ш тэ. Тийм юм чи манайх ч гэсэн ялгаагүй энэ дотооддоо бас тийм чагсаалтал болох хэрэгтэй мэн гэж бол харж байна. Бүгд хамтраад тий. Зөвхөн Монголд ороод. Ер нь бол заллин гэдэг байдлаар аврагууд заллин гэдгээр л бичиж байгаа. Металл тэгэхээр гэрээгээ жоохон дутуу байгуулсан байна гэж ойлгож болов анханасаа. Тэгээ нөгөө гэрээ байгуулах тактик ч бас олон янз байна л да. Тамирчдыг яаж идэвхжүүлэх вэ? Мөнгөөр сэтэлжүүлэх үү? Эсвэл нөгөө үр дүнгээр сэтэлжүүлэх үү те? Одоо үр дүнтэй бонус авах уу энэ төргээд олон арга байна л. Тэгээ аль үед нь гэрээг нь баталгаажуулах уу гэдэг юм уу те? Тэгэхээр энэ дээр бас нөгөө туршлага хэрэгтэй. Бас цэвлэгийн асуулт нь болохоор металл гэрээгээ байгуулахдаа тэр нөгөө ингэхгүй бол ингэхгүй гэдэг гапыг үлдээсэн байна уу гэж асууад байхгүй. Цоорхоо үлдээсэн үү гэдэг. Чинийх болохоор ер нь бол
багууд тамирчтай гэрээ байгуулахдаа тийм нэмэлт ийм пүүшлсэн юмнууд байх хэрэгтэй. Нэмэлт нөхцөл байх хэрэгтэй. Эсвэл одоо торгодог ч юм уу. Хэрвээ дундаас нь өөрийнхөө те ажлыг 100% хийхгүйгээр дутуу хийгээ явах юм бол нөгөө цалингаа буцааж өгөн ч гэдэг юм уу. Анханаас нь тэрийг ийм нөхцөлтөөр гэрээ байгуулчвал тэр хүн дундаас нь хайж явахгүй байдлаар гэрээг уйж хийж өгвөл илүү зохимжтой мэрэгжлийн тал руугаа явах юм байна гэж харж. Угаасаа л энэ чинь нэг өмнө бид нэр хийж байгаагүй анх удаа хийж байгаа болохоор энэ бэрхшээлүүчээ яг нүүр тулаад манай хоёрч баг торгуулд орлоо те нэрээ солилоо фебагийн асуудлуудаас болж штэ. Тэгэхээр бид нар бас ингээд суралцаал ингээд явж байгаа асуудлууд. Тэгэнгүүт Чинзаагийн хувьд бол энийг амар олон жил хийж байгаа штэ. Тэгэхээр чиний хувьд болохоор илүү агентаар нь бадсан зүгээр вэ нүү эсвэл гэрээгээр бадсан зүгээр вэ нүү? Одоо гэрээ. Тэгэхээр энэ нөгөө нэг заллин гэдэг юмыг болиулахын тулд ФЕБА аль бие усны тэр клиренс летер гээд бүртгэлтэй болчих. Ерөөсөө тэрийг л байхгүй бол өөр ямар ч лиг тоглохгүй ингээд бүр дэлхийн нийтээрээ тийм болчихж байгаа. Сүүлийн одоо 2 3 жил болж байна энэ систем нэвтрээд. Тэгэхгүй үед чинь ингээд энэ тэнд очиод заллаад яваад байдаг юм байсан. Тэгэхэд бол өстой нөгөө найдвартай агентаас найдвартай бараа авна гэдэг юм өнцөг явж исэн. Одоо тэгвэл ФЕБА энийг ингээд хавтгаараа дангууд болиулахын тулд системд оруулсан юм л. Одоо үзэгчд маань хэрвээ FIBA clearance-ийг санаж байгаа бол нөгөө зарим багуудын импорт тоглогч нар багтаага нэгдсэн мөртлөө тоглолт хийж чадахгүй зүгээр ингээд үзэгчийн суугаад үзээд байгаа тохиолдлууд байгаа даа шүү дээ тийм. Тэр нь болохоор яг FIBA clearance-ийг хүлээгээд байгаа гэсэн үг. Ирсэн гэрээгээ хийцэн бүх юм болцсон уу болцсон. Гэхдээ хамгийн сүүлийнх нь болохоор энэ тоглогч одоо FIBA-гийн бүртгэлтэй өмнөх лигт тоглож байхдаа ямар нэгэн зөрчилгүй гэдэг юм уу эсвэл юу гэдэг багтаага яа одоо яг бид эдийн яриад байгаа шиг юм гэрээ контракт дуусгасан байна тийм. Манай яам чи яг байхгүй гэдэг. Манай яам Миллер ирээд яг ихний тоглолтод орох гэсэн нөгөө багаас чөлөөлөх хугацаанд FIBA руу явуулсан. FIBA clearance-ийг явуулдаггүй. Тэгээд яг тоглолтод орох хувцас солих өрөөнд орсон ирж байгаа гэдэг. Тэгээд яг манай багийн менежер яриад нөгөө FIBA руу холбогдоод байдаг. Цагийн зөрүүтэй байна гэдэг. Хаага тэгээд нэг тоглолтод ирсэн яг юуны удирдлагын сүүлийн тоглолтод оруулах тийм. Доорх гэдгийг оруулж чадаагүй яасан. Би ми бол айгүй тэгвэл муухай бодолтой хүн юм байна. Тэгээд та хэдийг нөгөө албар яаныг харуулахгүйгээд тоглохгүй юм чадахгүй би. Ер нь аль болох л нөгөө юу чаддаг мэдгийг нь үзээд авъя гэж болсон. Тэгээд тэр чинь бас хөөрхөн юм болж байгаа шүү дээ. Баг дотроо нөхөр авчирж ирчээд байдаг тий. Тэгээд гэрээ контрактыг хийгээд бүр ингээд тоглох гээд аваад ирсэн байж ганцхан бичгнээс болоод тоглохгүй байна гэдэг. Манай коуч алав тухайд манай Жешко байсан. Тэгэл бас өөр юм болж байгаа. Одоо энэ тоглогчид бас амар айхтар болоод байна. Нөгөө манай Монголын дотоод лигийн дүрмүүдийг амарсан судалдаг. Тэгээд хизэн намайг хасч болох уу, хизэн болохгүй вэ гэдгийг амарсан мэддэг болсон. Тэнгүү тэн дээрээс хандлагууд бас амар анзаардаг байхгүй тий. Яг хичээлдэг нөгөө гэрээний жил нь NBA тамирчин хичээж мичээдэг шиг яг тийм болоод хичээх сар шүү гэдэг. Тий. Таны энэ хоёр тоглолт хичээчүүл үлдчих юм байна. Тэгээд наазгарч хийж гэдэг нэг юм юмнууд байна тий. Баах тул гээл тий. Манай таал гэдэг. Плей-оффын цувралын дараагийн тоглолт руугаа оръё. За хасын хүлгүүд болон Сэлэн бодонс багуудын 6 дахь тоглолт. Тэгээ 6 дахь тоглолтод бол бас айхтар юм болсон. Тэгээ 3-1-ээс иргэн ирээд 3-3 болгон тэнцүүлсэн энэ тоглолтын одоо гол X factor гэж ярина тий. Гол баатар гэхээс илүү X factor-аар бол яалчгүй Сэргэлэн Баатар тодорсон байгаа. Тэгээд энэ залуу бол 3-аас үнэхээр одоо алдахгүй юм шиг шийдчихсэн. Тэгээд яг нэг л алдсан баг 3-аас тэгсэн баг тий. 12 оноо 4 самбар 2 бөмбөг тасалтыг үзүүлсэн. Тэгээ эцсийн мөчт 84-83-аар Сэлэн бодонс баг хожил байгуулсан. За нилээн бас хил ам дагуулсан тоглолт болсон. За энэ тоглолтын талаар ер нь бол яг за манай эрхлээ тайлбарлаж. Юу болов яав те. Энэ тоглолтын дээр бол яг хуу аль болох бид нар өмнөх тоглолтноор гаргасан алдаагаа засъя гэж орж ирсэн. Тэгээд нэг салжуулагчдын багийн гаргасан гейм план бол яг ингээд ер нь хэрэгжиж явж байгаа жоохон контрол алдагдах зүйл болсон л доо. Тэгээд тоглолтын төгсгөл рүү бол үнэхээр бас нэг жин ялгаатай зүйл гарч ирсэн ер нь. Одоо илүү алхамдч байдаг юм уу те. Одоо нэг ийм миний мэдрэмжээр шүү. Одоо нэг бусдыг шүүмжлэх гээд байгаа юм биш те. Одоо Казанс талбай дээр байхад одоо Казанс болохоор нэг шүүгч нартай харьцаж байгаа харьцаа арай өөр байгаад байна. Шүүгч нар Казанстай харьцаж байгаа харьцаач үүдэг. Тэгээ Казансын нөлөө өөрөө талбай дээр бусдыг хангалттай тоглоулаад байна л да. За тэгэнгүүт одоо үеийн төгсгөл явж байхад манай багийн алдаа 4-өөс дээш л идэм болцсон. Бодонсын болоогүй. Яг адилхан нөгөө критериум нь арай нэг юм Казансын талбай дээр их нөлөөл харагдаад байна л да. Нөгөө хүмүүсийг тоглоулдаг. Тэгээд манайх хүрхээр л алдаа болчиход байдаг. Эсрэг талдаа манайх юу гэдгийг хамгаалахаар хүрхээр алдаа айл нь болохоор бүр ингээд
бараг л одоо юу амар хүчтэй контакт байгаад хахад алдаа байхгүй ч гэдэг юм уу асуудал байсан. Тэгээд би бол тэрэн дээр бол яг тоглолтын төгсгөл рүү бол за шүүгч рүү одоо миний жоохон эмоцороо орсон тийм зүйлүүд байсан баг. Гэхдээ яг л ч би ингээд хараад хөлбөр зураад өөртөө нэг жоох юм дурамчхан байсан юм. Яг хөлбөр явж байгаад дундаасаа манай тоолборт аваад төгсгөл рүү өгчдөг шүү дээ. Тэгчээд би бүр яг ингээд толгойтой үсээ зулгаагаад гэж байж байгаа. Цаг харсан чинь 0.6 секунд байсан баг. Дойл. Дойл. Тэгээд 6 дойл үлдээ гэсэн үг шүү дээ. Тэгээ харчаа байжгаад айл хүмүүс бүр талбай дээр явж идэг. Тэгсэн чинь яг манай нөгөө Монгол шүүгч байсан юм. Тэрнээс даа чи дуусаагүй шүү дээ. Юу болчих вэ? Яач юу гэсэн чинь яг харж исэн чинь нөгөө нэг гадаад шүүгч нь бөмбөг өгөөд бараг албаар амжиг дуусгацсан байхгүй. Юу болоод байгаа наач болохгүй үстэй би бүр гайхаад надад зүгээр тайлбарлаад өгчөө гэж би асуух гол тэрийг л асуух гэж очсон ер нь бол. Яг нь бол яг Бямбад хэлээд би шүүгч Бямбад хэлээд ярилцаатай гэдгийгсэн байхгүй юу. За тгийгээд тэгээ би ингээ жоохон зайгаа авах гэсэн яг надтай хацтуулаад хоёр нөгөө нэг шүү харьяантай шүүгчтэй. Тэгснээ ингээд эргээ явчихаа нүггүй би асууч хэл та гэд гүгээд очсон. Тэгээл хамгаалагч намайг түлхээл тэгээ надтай ерөөсөө ямар ч харьцаа үсээгүй тэгээл гараа явсан л та. Тэрэн дээр бол жоох харамсалтай л байсан. Ер нь бол дөрмийн дагуу бол яг техник. Гэтэ алдаа нь бол эхлээд өөрөөсөө яах юм бол яг хөлбөр аяг бүтэн одоо ашиглаж чадаагүй. Тэрэн дээр бол миний алдаа жоохон гарсан гэж харж байгаа. Тэгээ яг дөрвийнхаа дагуу байсан бол тоглолт дуусаагүй байхад талбай дээр эсрэг баг ороод ирсэн байсан учраас техник аваад тэгээд цаг сунгаад ер нь бол манай тус боломж тухайн үед гарах байсан л гэж харж байгаа. Тэрэн дээр тайлбар авсан уу холбооноос? Тэгээ яг шууд бичиг өгье л гэж бодоод бичиг өгсөн л дөө ерөөсө бичгээрээ харьцлгээд байгаа. Ер нь анзаарах юм бол одоо эсрэг багийн дасгалжуулагчид ингээд юм хэлэхээр амар ингээд ийдэг найрсаг одоо би ингээд очихоор одоо жоохон үгүй бичгээр харьц марц гэдэг нэг иймэрхүү байгаад байгаа санагдаад байгаа. Тэгээ бичиг өгөөд явуулсан. Тэгсэн чинь FIBA тандаа гэдэг хариу өгсөн. FIBA тандаараа хүлгүүд багийн дасгалжуулагч шүүгч рүү халдах оролдлого хийсэн тул анхааруулга өгье. Дараагийн тоглолт дараагийн одоо ийм үйлдэл давтагдвал тоглолт өнжүүлнэ шүү гэсэн юм анхааруулга ирсэн. FIBA тандаараа гэдэг нь болохоор 0.56 дойл дээр яасан эснийг хандараа гэж байгаа юм уу? Тэ, ер нь яг манай холбоог ч юм уу тэмцээнтэй холбоотой гомдлол бид нар бол байгаа дүрм журмынхаа хүрээнд яахгүй та нар биднэрт гомдоод байвал FIBA тандараа л гэсэн тийм л өгч байгаа. Тэр нь ер нь бол яг нүглийнүүдийн гурилаар гэдэг шиг хариулт юм. Тэгсэн мөртлөө бид нар өөр зарчмын тэ ийм дүрм журмын холбогдлолтой гомдол өгнө штэ. Тэгэхээр хариу өгөөгүй зохиол байна. Манай албан бичигт үг одоо бол хариу ирүүлээгүй тийм гомдол байна. Тэгсэн мөртлөө заримд нь болохоор газ ингээ цагийн дотор 2 цагийн дотор хариу өгчөөд тэгвэл тэр бас ойлгохгүй л байна те яаж ажиллаад байгаа юм те. Манай хоёр юу гэж харсан? Одоо яг хоёр зочны маань хувьд бол хоёулаа нөгөө хасын хөлгүүдийнх ухраас бас нэг талаас хараад. Нэг талаас энэ дэр нэг юм яг зүгээр том зургаар нь харна штэ. Том зургаар нь харуул юм байна. Үнэхээр манайх 4-1 юм уу 4-2 дуусгач боломж байсан. Яалч үнийг бол олон алдаа хожигдсон. Тэгвэл өнөөдөр яг ингээд өөр өнцгөөс зах зээлийн өнцгөөс харуул байж бол хамгийн гоё одоо зохиолоор явлаа ш. 3-3 болоо 4-3 болоо 7 тоглолт гарлаа. Өнөөдөр энэ тоглолтын зах зээл дээр нэг удаагийн заалд үргэлж чинь 300 сая төгсөж байгаа. Тэгээд 7 удаагийн тоглолт сүүлийн тоглолт гэдэг чинь 2 дахь зах зээл дээр гарч байгаа үнийн дүн тэр бүм орчим төгрөгөөр зарагдаа тий. Зөвхөн одоо юу өнгөрсөн жил олсон Плидний ашигны ураг талыг зөвхөн манай цуурлаас 2-3 тэрбум төгрөг олох хэмжээний боломж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр мэдхгүй зүгээр тийм бизнесийн үнцгч байсан байж болно. зүгээр хийлсэн гэж. Тий хэлсэн тий. Тийм үнцгч байх боломжтой юм байна. Тэгээ энэ дэр нэг юм байгаа. Нөгөө харьяантайгаа шүүгч штэ. Тэгж жоох Монгол шүүгч үлдээгээд алдаа 3 оноо гээд 3 шидэл шидэж байгаа хгүй мөргүүлж унаад 3 шидэл босчрээ шидэгсэн чинь алдаа авсан хүнийг худлаа унаад байшгүй сануулчих жоох. Өөрсдөө алдаа гэж үлээгээ шидэлт өгчөөд унаад байна гэж сануулчихна гэдэг чинь логикийн зөрчилтөө тийм юмнууд яваад байгаа хгүй. Тэгэхээр би зүгээр яг тэр хүнд ингээд Барса зогсчихсон ч ирээд Сэргэлэнбаатар цөм мөргөөд унагсан чинь Барсаг алдаа гэж байгаа. Тэгсэн чинь өчигдөр Том яг эхний довтлогон дээр хүнд хүрээгүй ингээд хажуугаар дурсан довтлогоны алдаа гэж байгаа. Тэр бүгдийг нэг л хүн үлээгээд байгаа. Тэгэхээр зүгээр надад бол тийм хардах хэрэг байгаа шүү дээ. Зүгээр юуны худлааг нь мэдгүй. Гэхдээ субъектив талаас харуул би бол тэр хүнийг ямар ч үгүй хэвийн буслагч хараад байгаа. Би бол яг наадах чинь бүр амарсан санаж байна. Тэгээ би тэгтээ яг нөгөө зургатаар үзчихсэн болохоор хэн үлээснийг бол мдээгүй. Тэгээ очоо фейк гэж зааж ахаар нь би яг ажилтныхаа хүнд ярьжсэн байхгүй. Энэ одоо юу яриад байгаа юм бэ? Өөрөө алдаа гэж үлээчээд тэгээд алдаа авсан хүн дээрээ дакуч чи фейк шүү гэдэг нь ямар учиртай юм. Би надад тэгээ үлээс нь Монгол хүн. Тэгсэн чи Монгол шүүгч үлээсэн юм тийм. Үлээсэн. Тэнгууд чи худлаа унаад байна гэж сануулж байгаа тэр харьяантай гэдэг юм баггүй зүгээр. Тэгээ надад бол тийм мэдрэмж төрөөд байгаа. Тэр хүн нэг биш. Ингээд бид нар ч одоо скаутинг хийгээд амар их суудаг байхгүй. Тэгээ бүх
алдаатай нэг удаа тоглолтод 15 20 алдаатай үлээлт гарсан байна. Айл тэд үлээж, манай тэд үлээж гэв статистик гардаг байхгүй. Тэрүүгээр харангуут чинь тэр бүгдийг энэ үлээгээд байгаа нэг л хүн байгаад харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр л бас нэг жоохон тийм хардах мэдрэмж төрөөд Хардах ирэх байгаа. байгаа. Манай хоёр юу гэсэн Тэр бэ? нөгөө Gen 6 дээр. тэрэн дээр бол мэдээж угаасаа л Алантай тоглолт болсон шүү дээ. Эхнээс ямар хол тасраа явцсан ба шүү дээ. Алантай тоглолт болсон. Тэгээд одоо энэ хүүхд залуучууд одоо жоохон хүүхдүүд хэрвээ харж байвал Ахмад дээр жоохон хэлмэр санагдсан. Би яг нөгөө өмнөөс нь нөгөө нэг юу яагаад байгаа шүү дээ. Багийнх нь өмнөөс те. Нэг техник авцсан байж иж дахиад ингээд бүр ингээд шүүгч рүү ч юм уу эсрэг байхын хүнлүү ингээд дайраад байгаа шүү дээ. Дахиад техник авчвал яах юм тэр зүгээр талбайгаас гарна шүү дээ тийм үстэй. Тэгэхээр бас тийм бас зам ман дээрээс нь бас суралцаасаа тий. Яг багийн чухал тоглогч бол яг тийм чухал хэрэгтэй моментын тоглолт дээр тийм зан гаргаж ийн гэдэг чинь бас болохгүй болчих жоох. Бас хоёр дахь тоглолтын дээр баха надаа бодогдсон юм. Манай Ян хөөгцөн. Тэгээд яг Ахмад шүүгч рүү дайрж байгаа. Казанс бас нэг амар их юм яриад байгаа. Тэгээд ер нь бол одоо яг энд хэлэхэд аяг гэсэн амар хараал хэлээ л те. Одоо намаа хүртэл хэд тоглолтнор л харааж маргаал хэлж илээ л те. Тэгээ тэр болгонд бидний нэг тийм реакцлаг байхгүй. Тэгчээд байж байгаа манайхаас нэг нь нөгөө нэг амаат гэдээ хэлчихгүй юу. Тэгсэн чи шууд тийг нөхчдөг байхгүй. Тэр нь яанд өчөж байгаа. Тэгээ байж байгаа яаны дараад нь очиод намайг ингээд тохиолдчихлаа шүү дээ. Энийг нэг хараад өгч гэдээ хэлсэн чи зүгээр тоглоом мог л гэдэг ингээд юм яриад яваад байсан юм байна л да. Ерөөсөө тэгэж одоо Ахмад ч юм уу тэгэж амар шүүгч рүү ерөөсөө дайрсан юм байхгүй. Тэгж жагаад нэг юм тоглол зогсох моментын дээр нь эмчсэн шүү намайг нэг өвдгөллөө шүү гэдэг нэг юм хэлсэн юм байлээ. Тэгсэн чинь техник хөө хэлсэн байхгүй. Яг хоёр дахь тоглолт нь Хөөж байгаа шүү дээ. Тэнийг Милдрийг. Тэр нь хин техник өгсөн. нөгөө Хортоо асуулт асуугаад. нөгөө Тэр дөрөв амар амархан техник өгсөн. Эхнийх дээр нь болохоор яг shut up гэд хэлсэн чинь техник өгсөн. Тэрийг нь бол яг санаад байгаа байхгүй юу? Яанд өгсөн. зүгээр л аврага хэлж байгаа гэж байгаа. Наа шүглээ үлээгээч л гэдэг юм хэлж байгаа байхгүй. Хараад өрөөгөө зөө. Чи шүүгч юм бол шүглээ үлээл гэдэг юм хэлж байгаа байхгүй. Хоёр дахь техник Тэгээд хийгээд тэр чинь хөөгд галдаа шүү дээ бүр. Хөөгдөд явж гарчиж байгаа хашааныгаа да. Тэгээ манай чи хоёр дахь тоглолтын дээр баларлалт явагдсан. Тэгээд тэрийг нөгөө бас нөгөө л миний түрүүний ярьсан дурдсан хүн л өгсөн байдаг. Тэгэхээр ч бас нөгөө хардах мэдрэмж улам өсөөл байгаа байхгүй. А зүгээр миний анзаарснаар бол тэгж анзаарсан. Нөгөө нэг шүүгч ч гэсэн хүн юм чи өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бас жоохон юун дээр оруулаад байна да гэж харсаа. Тоглолт руугаа. Яг ажил биш үү? Тэ. Энэ хүн чинь намайг ингэж дэжтэй гэдэг юм юугаараа жоохон Тэгээд нөгөө энэ цуврал маань айгүй скандал тэгсэн шүү дээ. Манай Барса хөөгч мөгдөө те. Тэгсэн чинь эсрэг багийн эзэн болохоор гомдоогүй шүү амжилт хүсьгээд пост өчээд 2 3 мянга хэдэн мянган лайк авсан байгаа те. Тэгсэн чинь гомдогч байхгүй мөртлөө Барсаг шийтгцэн байгаа те. Тэгэхээр хин нэгэн хохироод ч юм уу хин нэгэн гомдол гаргаад гомдогчд одоо тэр хариунд нь одоо ингэ шийтгэлээ шүү те. Гомдол байхгүй байхад хин нэгэн санаачлагаараа холбоо өөрөө ч юм уу шийтгий гэдэг ийм асуудал явц юм шиг өнцөг болоод тэгсэн мөртлөө манай Варса дүү маань бас хохироод тэгсэн мөртлөө тэр жижигхэн бичлэгийг тастаж аваад нэг тийм улс төрийн технологи гэж байгаа байхгүй тэр бүүл идүүлээ тэр залуу жоох үг яа ингээл бэлтгэл нүдэн дээр ингээ харагдаж байгаа тэр хайр хүрээд ингээ өрөвдөд байгаа байхгүй тэр анх удаал тийм юм үзэж байгаа шүү дээ олон хүн тэнэг мангараар дуудаад өөрт нь ирсэн мессежийг харуулж байгаа байхгүй яа хийсэн бла бла тий бүр ингээл харааж өрөөгөл баг үхмүх гэдэг ийм мессеж хувь чатаар ирээд идэг тэгээ тэр хүүхд чинь ингээд анх удаа яаж байгаа тэр зүгээр л тэмцэхийн төлөө л тийм тэмцэлтэй л хүүхд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр нэг жижигхэн бичлэг тастаж аваад харлуулаад юм уу ингээд дангууд нөгөө хүүхд нь ингээд хохироод ингээд биднэрт бол бас сэтгэл эмзэглэмээр санагдсан. Яг наадан дээр чинь болохоор холбоог өмөрөх нэг юм байна нөгөө. Заавал хүн омжиж хин нэгэнд шийтгэл авах шаардлага байхгүй шүү дээ. Ер нь бол холбоо бол зүгээр энэ лигийг одоо юу гэмдэ зөв голдролоор нь явуулахын тулд тийм мэрэгжлийн зөвлөл бол өөрснөө үзэл тэр бичлэгийг үзэл окей энэ санаатаагаар гэмтэж болохоор үлдээсэн байна. Тэр бол дайцаг окей. Тэр нэгээс сүүлийн тэр нэг 0.6 секунд 5 дойл биш тэ түрүү жайбог яриад байгаа. Тэрэн дээр бол амар сонирн байгаа байхгүй. Тэр чинь түрүү жил шүү дээ тэ. Оюутны лиг дээр хүмүүлэг зайлаа. хитэн хүүхдүүдийг тэгмэд энэ дээр яг маа шүүгчнэрийн л одоо нөгөө нэг зөрөгтэй зөрөггүйг ялгаа гарч ирээд байгаа байхгүй юу? Дүрмээ дагаад яг зөрөгтэй яг дээд лигийн одоо тэ 6 дахь тоглолтын дээр тасгаа үлээчих зөрөгтэй шүүгч Монгол байхгүй байхгүй юу? Тэгтээ оюутны лиг дээр бол байгаа байхгүй тэр хүүхдүүдийг өөлүүлээд тайлуулаад тас идэл нь үлээгээд техникийг өгөөд хожигдуулаад яваад чадаад шүү дээ. Тэгэхээр чи энд тэгэд маань яриад дуусчих. Тэгэнгүүт тэн дээр бас хүмүүс ингээд
нөгөө чат GPT-нээс асуусан нэг юмнуудаа ингээл скриншот хийгээл ингээл оруулаад Явуулаад байгаа юм л да тий. Тэгэнгүү тэн дээр ингээд ер нь бол тоглолтын саад болоогүй болвол эхний удаа сануулга өгөх хэрэгтэй юм байна. Дараа нь техник өгөх хэрэгтэй юм байна. Тэгэхээр наа чинь бол дөрмээрээ сануулга мануулга уушлаараа үзэх штэ. Дөрмөн дээр сануулга заавал өгнө гэдэг заалт хааж байхгүй. Сануулга өгж болно л гэж байгаа. Заалт нь өөрөө. Болно гэдэг чинь алийг сонгож болно. Одоо би шүүгч байх юм бол би шүүгч болоод би сануулж болно, сануулахгүй ч болохгүй. Миний зураасыг давсан гэж үзэж байгаа бол би заавал iPod сануулдаг шаардлагагүй байхгүй. Шууд техник өгж болно. Тийм үү? Зураас давах гэдэг шүү гэдэг юмыг бол сануулж болно. Тэ? Тэгэнгүүт тэн дээр хүмүүсээс яг нөгөө нэг дөрмийн заалтыг харангуудаа наа чин тэгвэл дөрмээрээ сануулах. Чи дөрмээрээ сануулах хэрэгтэй гэдэг юмыг манайс шүүгч яаж болохгүй л. 18 онд лөө 19 онд лөө нөгөө төв ургац хас хоёр финалд тэгжилж чинь. Тэгэхэд санаж нөгөө манай нөгөө боч явхлан шандын жавха. Цаадч яга нэг талбарууд нэг орчоод буцаа гараагүй юу? Тий. Тэгсэн чи хоёр тоглолтоор хөөгөөд техник Тий кейс байгаа. Тэгээд зайлвал тэгээд 6 дахь тоглолтыг яг сууж байгаа төрх амтан тэгээд хөлгөө төрүүлээд яаж хийсэн шүү дээ санаж байгаа шүү дээ. Тий шүү дээ. Би ойд битээсэн төв ургас дээр би төв ургасын коуч байдаг жил шүү дээ тий. Тэгсэн. Манай хиний аантыг бас хөөж мөгөөд бас 3-1 өгөөсөн байна. Тий бид 3-1 өгөөсөн байхгүй юу? Аанти тэр спортын ус алдаа үлээдэг классиктэй. Тэр ерөөс ойлгомж. Спортын ус алдаа нэ дэлхийд байхгүй шүү. FIBA-гийн ямар ч шүлтэнд байхгүй. Тэрийг л бодож исэн. Сайн нөгөө 0.6 дойл дээр нөгөө нөхөр 2 нөхөр тавраш орцсон орж исэн шүү дээ. Нэг нь дасгалж явуулагч, нэг нь тоглогчтой. Тэгсэн чинь яг би нөгөө кейсийг л бодож байхгүй. Хөлгөө төв ургац хоёр тоглож явахад жахваг нэрээ хоёр тоглолтоор бандсан шүү дээ. Талбараа зөвшөөрлөг орсон гэдэг. Тэр яг нь лигийн дотоод дөрөм гэж нэг юм байж болно. Наадхан дээр чинь бол FIBA-гаас гадна. Одоо жишээлбэл лиг маань өөрөө ямар нэгэн байдлаар үл ойлголцол зодон зохион инээтрээ тийм асуудлуудыг үнэхээр одоо бүр хатуу чанга ингэж хязгаарлах зорилготой байгаад байгаа бол тэр чинь бол одоо тэр сая тоглолт дуусаагүй байхад орж ирсэн кейсээс арай өөр болчихж байгаа байхгүй юу? Одоо хоёр тоглогч маргалдангууд сэлгээнд байгаа тоглогч орж ирэнгүүт зураас тавсан гээл шууд тархчихж байгаа байхгүй юу тэр чинь. Талбараа ороод ирсэн. Тийм талбараа орж ирсэн гээл. Тэр нөгөө түрүүн нэрлээс нөгөө энэ нөгөө үлээлтийн шүүглийн тэр нэг үлээлтийн үн цэн биш. Энд чинь тэр шүүгч нэг зориг гаргаа үлээчвэл 3 тэрбум төгрөгийн шүүгтийн үлээлтийн үн цэнтэй үлээлт болох гэдэг шүү дээ. Тэр нөгөө зарцуулсан мөнгөд хэд үдийн те. Тэр нь байхгүй болчихно гэдэг тэр л айдас л байгаа даа л да. Гэхдээ яг бол би яг чиний гаргалгааг бол хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ яг бол тэр шүүгчнэр тэнд 3 тэрбумыг бодож үлээхгүй гээгүй бах гэж би бол бодож. Тэгвэл айдсыг үлээд байхгүй. Айдсыг мөнгөнд дүн шилжүүлж ийм учраас ийм байна гэж. Тий, тэгжил яриад байгаа. За тэгвэл 7 тоглолт руугаа орцгоё тий. 7 тоглолт бас маш халуухан юм боллоо. Дөнгөж чичиг дэр болсон. Тэгээд манай хоёр маань ч гэсэн бас нэлээд халуухан харагдаж байна. Тэгээд 7 тоглолтонд хойжцгаадсан аа. Cousins-ыг бас гэр оронд нь хариалцаас айхтарлаа тийм аа. Сэрхээс. За энэ дэр бинди гэж мэдхүү гэдэг бас сошиал дээр амар зураг явьжсэн. Нөгөө нэг амар нөгөө яатсан нөө. Бид нэр яг зүтгэв гэдэг. Нөгөө хөлзөө юм гэж мэдхүү гэдэг. Тийм Бидний зургаар хийцээ. За тэгээ Биндрия маань ямар ч үсэн X Factor-аар тодорсон. Тэгээ 16 оноо 6 самбар за талбай нэмэх 19 үзүүлэлттэй 83.3% хувийн довтлооны гүйцэтгэлтэй. Тэгээ энэ бол ер нь зүгээр хоёр дахь боломж бүх юм маш сайн байлаа тий. Тэгээ энийг ер нь юу гэж харж байна манайд. За чин зах эхлэе. За энэ дээр яг хоо мэдээж манах байж болох лигт хамгийн deep rosterтой баг тий. Яг 14 тоглогчийн ингээ нөө жин дээр тавьдаг бол хамгийн хүнд үе хамгийн чанартай баг нь манай баг илүү баг нь байсан. Цуврал хинд нэгэн угаасаа тодорол ростерт байгаа хүмүүсээс нэг тоглолт аваад яваад байгаа шүү дээ. Урт цуврал учраас явсан нэгдүгээр хоёрдугаар нэг дасгалжуулагчийн баг хамтдаа нөгөө статистик дээр ажиллаад тэгээд тэгсэн тэн дээр нэг юм гарч ирсэн. Нөгөө бүх цаг үед яг ямар үед аль тавт нь тэр 6 тоглолт нэмэгтэй байна гэдэг юм гаргаж ирсэн чинь манайх ерөөсө өндөр тоглолцсон үедээ л дандаа нэмэгтэйс. Тэгээ манай уг лигийн хамгийн өндөр баг. Тэгсэн мөртлөө бид нэр өндөр тоглоог байсан баг. Тэгэл өндөр намхан тоглохоор хасахтай байгаад байдаг. Тэрийг бид нэр ярилцаа за гейм плана хэдүүлээ юу яа өндөр явъя гэдэг юм явсан. Монгол нөгөө бинди чи өмнө жижиг тоглож байхад бол 2 өндрийн нэг л байгаад байсан. Одоо 3 өндөр талбай дээр тоглоод байх үед нөхөрт амар их боломж гараад байгаа. Нөгөө нэмэлттэй 2 өндөр нь хасцсан үед нөхөр 3 дахь хүний өндөрлөх ч юм уу те. Тэгэхээр энэ дээр бол яг цэвэр тоо боцсон. Тоо бодоод ингээл
манайх 6 тоглолтод нэг ч удаа самбраар тэргүүлээгүй юм байна. Тэгээд тэгсэн дандаа 2 тогломж олгоод байсан. Тэгээд ерөөсө ганц л байгаа нь өндөр тоглолт нэмэгтэй байна гэдгийг маргаж ирэл. Тэгээд тоглолтоо тэрэн дээр суурилсан. Тэгээд яг тэрийг манай Биндрий бол айгүй сайн ашигласан, өөрийгөө харуулж чадсан тий. Усаал хин нэг нь тодорхой шүү. Тэр нь бол Биндрий бас гэж харсан. Биндригээс өмнө бас нөгөө нэг шидэгч чинь бол бас л галзуурууллаа шүү дээ. 4 дараалж чиг. Тэгсэн. Сар болов. Биш ээ. Нөгөө бор шидэгч. Миллер. Миллер. Ям Бэни Миллер гэдэг. Миллер бас Класс юм аа бас. ямар ч өсөрч шийдтiin тэр нь дэрсэн. Яг тэр нэг гүйлтнээс өсөрж гарч иж байгаа шийдэлтийг бас ойр тарсангүй Монголын сагсанд. Ямар гоё юм бэ? Тэгж яг нэг гүйлтнээсээ гарч ирээл өсрөөл өндөр өсрөөл тий. Кач шивт тэгээд Миллерийн тэр нөгөө ирэхээс өмнө ингээ хүмүүсээс легионеруудаас таньдаг агент магентаас асууж байгаа шүү дээ. Ямар тоглогч вэ гэдэг. Тэгсэн чинь хэлж байгаа байхгүй. Оо наа чи Европт насаараа байцсан. Үнэхээр ямар ч муухай зантай коуч байсан. Наа чин ивэн олдог. Асуудал бүх тархийг ингээд удирдаад ингээд айгүй ухаалаг тоглогч гэж байгаа. Тэгэл манад ирсэн. Тэгэл коучдээс нэг ч муу сонсоогүй те. Ямар хамт ойлгож одоо яг хийж гин. Яг доочоо одоо хийц сайн яав өдр гэдэг ч юм те. Айгүй тийм харилцаан дээр тийм ухаалаг тоглогч байгаа байхгүй. Үнэхээр хүн ингээд өөлөх юм байна. Монголоор бол баг Чензо шнаа. Чинзо нүднээр даа л. Тэгээд тэгсэн Аль Чинзо. Чинзо. Тэгсэн тэгээд шидэлт хийгээд гэж байгаа байхгүй. Өө тэгээ босоо шидийгээд. Тэгсэн энэ цэг дээрээс нэг 45-аас нэг голоос нэг эндээс нэг 5 шидснэ буцаа сууж байгаа. Яг тойрч ирээ сууж байгаа байхгүй. Хүн бол шидэггүй гэж харахгүй шүү дээ те. Ингээл ер нь бол харилцаа тэр нөгөө нэг коучтой байх, бага дэмжих гэдэг юм дээр үнэхээр мэрэгжлийн өөр төвчний тоглогч байсан. 7 дахь тоглолтод орж ирэх юм гэсэн би тэр хэлж байгаа байхгүй. Коуч, relax. Би юу хийх юм чи? Айгүй тайван бай. Би аянд ороод ирнэ гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэл яг л ажиллагаа бол гараал хийж байгаа юм чи. өчигдрээ яг 7 дахь тоглолт нэр нөхрөө тэгсээ. Нэгийн төгсгөл рүү гараа 2 дээр тоглож байгаад ерөөсөө нөгөө нэг ингээд хөлбөр яваад нөхрөөр ер нь ингээд дамжсан хөлбөрүүд байдаг байхгүй хийж байгаа. Ерөөс бөмбөн дээр очдгоо гэж борлонд очиж зогсож энэ яаж чадбайгаа юм болоо гэд. Тэгээ би бүр уурлаа. Чи яага бөмбөр рүү явахгүй юм? Чи ингээд дүнгүүдээ бүр холбостроо авч жагаад нөхрийг нэг дээр явуулаад тоглолчихгүй юу? Тэгээ 2 дугаараас ороод ирсэн чи гүгөө наад чин намайг байхаар наад бол дандаа над руу анхаараад байна. Тэр оронд нэхээс харуулж дээр тоглож ийг би зүгээр миний цаг ирнэ гэж наад орж ирээд юу яриад байгаа яг чи 7 дахь тоглолт чи бүх юмн дээр чи өөргөө гаргах хэрэгтэй гэж. Зүгээр 3 минут 3 дороо ихний 3 минутын дээр тоглуулад тэгээ дараагаас нь би орчин заа юм аа юу гэд. Тэгэл яг хэлснээрээ хамгаалтан дээр би ахмаадаг авъя. Одоо тоглоом дээр энийгээ явъя гэж амар санаачлаа гинт ингэж гаргаж ирээл. Тэгэл өөрөө бүр яг тэр нөгөө кач шүүт мөдөд яг нэг хөлбөр дээрээс нь гарч ирдэг шийдэлтүүдээр хийгээл явцсан. Яг өндөр түвшний тамирчин яг юу бас болохгүй байгааг амар анзаардаг юутай юм бэлээ. Менталити тэр нь бол арай л бас өөр санагдсан. Энэ шидэлтэй оновчтой болчихвол та хоёр л баг хэлсэн штэ л гэдсэн юм биш үү? Харуу тий. Би байгаагээд хэлээстэй 50 байл тэгэл. Баян нэг сэлгэр үгүй юм яриа одсон. Тэгээ би за яах вэ? Эсрэг багийн сэлгээ биш юм даа л гэж бодоод. Тэгэхгүй бол шүүгсэрч орж ирэл техник өгч штэ чинь тий. 1-2 харьцаал эхлэх юм шүү техник өгч штэ. Тэгээ яг амны харьцаг нь уншсан чи Silver Brothers өтер гэсэн. Оо Silver Brothers. Тэгээд нийлээд хэдэн мөнгө гэсэн бэ? Бараг 10 мөнгө. 9 мөнгө юм шүү. 9.5 болцноос тэгээ. Одоо 9.5 мөнгөтэй Чензо ч 4.5 алттай, Айбо ч 3.5 алттай болчихсон. 2.5. 2.5 тийм. Одоо алтч авч магадгүй мөнгө авч магадгүй гэж байгаа болохоор бид нар бас 0.5-ыг нэмээд байгаа ш айл айлан дээр нь. За тэгээд энэ хооронд дугаар 25-ынхаа ивент итгэжтэй хэдүүлээ. Дурди тэгээд ивент итгэжээр спорт ундаа Powerade манай Powerade задлаад уугаарай. За мөн агарын шимийг айл бүрт цэвэр хүчилтөрөгч Oxygen Mongolia. За оюуны гэрэлтүүд нь дээдэш. Дээд лигийн аль бие усны аппликейшн Toki. За гутлын эдлэгээг уртсган Smart бидэнтэй хамтарч ажиллаж байна. Мөн үү? Мөн. За тэгээд мөн англиар хамгийн хурдан ярьж сурцгаая Talk English бидэнтэй бидний ивент итгэж байна. За тэгээд хамтран ажиллагчаар Leader Sporting Mongolia буюу Leaning брендийн цорын газ аль бие усны дистрибьютор ажиллаж байна. Бүгд нь баярлалаа. Баярлалаа. Наад чи бас уншихад мохоо хэцүү юм байл шүү те. Хөснө гоожоо. Наад чи унших гэж бүрээсээ элгийн авсан өмнөх дугаар дээр чи ер нь. Тасаад оролцсон мөн. Тэгэхгүй та хоёр их л эвтэйхэн их л тухтайхан сайхан зах шиг харагдлаа таагаар. Таамагоор гэж. Таамагоор. За тэгээ саяны тоглолт руу эргээ орох уу? Биндийн хоёр Миллер хоёроос гадна бас ерөнхийдөө одоо ихээ мэхэгийн тэр шийдэлсэн тий. Яаж унаад байгаа юм бэ тий. Бүгд ер нь бол яг гарсан нөгөө нэг тоглогч нар бол бүгд л ёо тэрэн дээрээс нэмэх нь манай нөгөө нэг дүү вэ штэ.
Тогтдог уу? Жон Жайнам. Биш хойж юу? Хойж юу? Хойж. Аль нь лээ? Хойж. Аалсан шүү дээ. Гэхдээ би санаанд ч өчтөр л мэдлээ. Тэгсэн чинь нэг зураг явж гин. Тэмүүлэнтэй адилхан юм байна гэд нэг хүн тавьсан байхгүй юу? Тэгсэн чинь өөрөөсөө яг эд би гойж өөрөө юмш нөгөө нүүрэн ингээд нөгөө мөнхчингийн нөгөө нэг ингэсэн нэг зураг байсан шүү дээ. Дараагийн нөгөө хасын хөлгүүдийн дараагийн юм хүлээж байгаа гэдэг шиг тэр шингийн нүүрэн жоо оруулах шиг харахгүй юу? Тэгсэн чинь яг нөгөө дуу чи рэпер чи яг тэнцээ өөрөө яг мөн өөм. Тэгсэн чинь мань үнтэй бас мангар адилхан юм. Чи тэгтээ яг алийг хэлээд хойж юм уу? Жон Жайнам уу? Яг юм уу чи Та нар мэдэж гинөө. анзаарсан бол манай тэр мэйлэр нөгөө 7 одоогийн жижиг одоотой 8. Ийм чихмиг хилээ гаргаа ингээ гүйж байгаа тэр 7 одоогийн хамгийн бага нь угаас тэр нь би тэгээ хилдэг бод тэгсэн чинь нэрийг мэдчихдэг наас өөдөөс. Тэр шүү дээ. Өөрийгөө мэддэг юм байлээ бас. Жон Жайнам гэдэг. Дүү өчтөр гарч биш гэдэг. Тийм аа тийм аа. Бэж. Би одоо би. Энэ биш юм уу? Биш. Наа чи Эка штэ. Эка юм. Эка. Яа чи тэгвэл Жон Жайнамиг яадаг юм. Харин тийм шүү. Байж байгаа. Тааж байгаа. Яг хаас тийм байл та. Яг л хаас тийм миний мөдөө. Үсэнд госчул яг л хаас. Жон Жайнам. Жон Жайнам. Мөн. Камерла харуулраа надад. Аль камерлаа харуулах. Аль би харуулах. Тэр саний их шиг юм блэ? Саний гараад чи юм дэ чи. Хойж. Чи өвн бас төстэй. Тий. Жон Жайнам. Дүү бас гоё үзлээ штэ гарч ирсэн минут секунд бүр дээрээ те. Айгу хэрэгтэй. Тийм нөгөө нэг яг нөгөө байнгын бас нөгөө ашиглах байгаа тоглогчнор гарч ирэхэр чи яг багт нөгөө нэг сайн тоглолт үзүүлэхэр чи бага гоё сэргээдэг те. Яг тэрэн дээр гоё гарч ирээд Нөгөө багч гэсэн товёгийн цагаагүй бодлого гэдэг. Тоор яасан тэгээ спрайт болсон чинь гарч ирээд ааснаа дүү. Үгүй шүү дээ. Зүгээр ингээл дэмжиж байгаа. Тогоос нэдэв хэлээл байсан тэгээ. тэр чи тэрний өмнө айгүй хөөрхөн довтлоод алцныгаа аваад буцаагаад довтлчод аваа чи хаасан чинь нөхөр Ахмад тэрэн дээр ягаад нэр техник өгсөн. Би энэ нөхөр бол юу ч хийгээгүй ингээд төлхөөсөн чи харилцан техник явуулдаг уу? Биш. Нөгөө нэг бөмбөг гарахаас өмнө Ахмад чи бүр нүүрлүү нэгсэн бэл шүү дээ. тий. Манай хүн чимш болоог юм шүү зүгээр нүдээс зарчихгүй зогс. Тэр харилцан техник өгсөн аахгүй. Яагаад? Харин тэгэл нөгөө өгсөн хүн нь нөгөө хүн шүү дээ. Тэрийг бол өстой ойлгоогүй. Би ч ойлгоогүй. Ягаад техник маад хүн Харилцан өгч. оноо аваад Хамгаалж байгаа зүгээр талбай дотор байгаа хүн лүү Ахмад нэг дээр Ахмад тарин техник юм ярьсан юм уу? Ярээгүй. бүр юу ч Өнөр одоос энэ дээр нэг залруулга тэр нөгөө хэнийг манай Барсаад өгч бас нэг арьс өнгө мөнгө гэсэн шүү дээ. Тим юм болоогүй шүү. Яг бодит амьдрал дээр те. Ямар ч тийм зүгээр чи та оноогоо харамаар гэдэг шал өөр яриа явсан те. Тэр захим дээр бас манай дүүс нэг хүн амтанд оромжилсан юм шиг юм яваад байсан. Яг бодит амьдрал дээр хизээч тэгж арьс өнгө мөнгөний үржил гаргаагүй. Чи оноогаар цаг дуусч ийн гэсэн те. Нөхөр болохоор нөгөө хожигчээс уучраас тэмцлүүрнээс ийм л асуудал болсон. Түүнээс хараад юрөөсөн ч юм уу арьс өнгөрөөсөн тийм болоогүй шүү гэдэг бас нэр хэлхэн зүв бах те. Тэр арьс өнгөөр гадуурхан яг юу юм? Та нарыг мэдчихэв юу? Би бас өмнө бас тийм руу орж исэн болохоор биш нөгөө нэг хожиггол тоглож байгаа болохоор чин заримдаа тэгэл импортуудаа мууд нь штэ талбай дээр те мууд сайдах юм гарна штэ. Тэгэнгүүт наа чин тэр багийн тэр импортоос муудаж исэн. Наа ч угаасаа арьс өнгөний үзэлтэй гараа юм биш юм шиг. Надаа бол тэр миний шар байна уу хар байна уу ямар хамаа байгаа юм бэ тийм биз дээ зүгээр хожмоор л байгаа хгүй юу тэгээ хожиж чадахгүй учраас бид нэр яг хожигч байгаа багч яад вэ нөгөө эсрэг бага Шатаан цагийн дуусахгүй тул газ очиж цагийг зогсоодог үстэй алтай ээж тэгэж мэгэнгүүт нөгөө нэг багууд муудалцсан нөгөө гарууд ч хоорондоо муудалцсан заримдаа нөгөө шүүгчнэр нь ойлгомжтой тоглолт тэгээд үлээхгүй хайж маянгууд нөгөө төл чинь нэрж хүчтэй алдаа маалдаа хийж мэгэнгүүт тэрэнд нь буцааж раагцаж дахиж муудалцсан ч гэдэг юм уу те тиймэрхүү юм л бол тэгэл нэг юм арьс өнгөний үзэл мэдхгүй тэр мэрийг бол яг үнэндээ нэг сайн ойлгоод үстэй. Дэлхийн ихтэй юм байна. Болж байгаа л ерөн дээр монголч нь сагсчингүүч юу халах бүгд сагс мэдээл шүүгээл. тэрэн дээр бол манай Барсаа бас нэлээд унсан ер нь. Тэгээд би бас уулзаад хэлсэн одоо энэ сайн тамирчин болъё л гэж явал тий. Ямар ч шорткат байхгүй ийм нэг үзэн шүү дээ. Тэгээд үзээд гарна энэ дээр өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Би бол тэрэн дээр бол амар тийм баг олзоорч байгаа. Яагаад тэгэхээр одооноос эхлээл хүүхдүүд ийм сошиал дархлаагаа үүсгэжлэх хэрэгтэй. Энэ яг нөгөө бид нар одоо өвчин тусахгүй тул дархлаатай байх хэрэгтэй гэдэг шиг дархлаагаа дэмжиж явах хэрэгтэй гэдэг шиг бид нар тийм юм даун болохгүй тул баг багаар ингээл сошиал дархлаагаа бас
дэмжиж явах хэрэгтэй байхгүй тий. Дөрөв нэрээ тэмүүлэн дээр ингэсэн. Нэг Желко дасгалжуулагч байхдаа нэг Монголд 6 удаагийн дасгалжуулагчийн сургалт явууллаа шүү дээ. 170-80 хүн ингээд давтамжтай суугаад 7-7 хугацаатай. Тэндээс нэг юм асуулт гардаг байх. Би нөгөө синхроны орчуулга хийгээд тэр сургалтын дээр явж байсан. Яг одоо танаа багаас одоо яг өсөл төгсөлтийнхээ хамгийн оргил үе дээр явах юм бэ гэсэн чинь тэмүүлэн гэсэн. Чи энэ хүүхдийг өнгөрсөн жил хэдэн он аваад юу хийж ирснийг хар. Өнөөдөр хэдэн он аваа юу хийж байгааг нь хар. Сэтгэд бодож байгаа энэ хөгжлийг ингээд бүр ингээд юм хоёр өөр хүн шиг. Яг манай баг дээр prime time дээр хөгжлийнхоо яг эд үед дээр явж байгаа хүн бол тэмүүлэн гэж хэлжээс нэрээ нөхрийг ингээд хэлсний дараа ингээд харангууд тэг бодож сэтгэж байгаа тэр бүх шийдвэр мэдвэр бол өөр төвшөнд гарцсан байсан. Тэгээд би бол тэр тоххогоо далзан малтанд бол нэг тийм ач холбогдол өгөө. Тийм шүү дээ. Тэр л асуудал. Сайн нөгөө Жинзагийн хэлж байгаа нөгөө Зелко дасгалжуулагч тэр синхроны орчуулга хийсэн гэж тэгж штэ. Маа Жинза ч ток инглишийг бүр юу багасаа яваад төгсөөд одоо тэгээд ямар синхроны орчуулга хийж байгааг та бүхэн бас харж байгаа бох. Тэгээд ток инглишд бас яваарай гэж бас уриалж байна. Чинзаа шиг болохыг хүсэж. Тийм. Жинза шиг одоо синхроны орчуулгыг гэвэл ток инглиш. Зүгээр юм ярьж авч байгаа яа. Зүгээр нэг синхрон гэж хэлсэн чи тэрийг ингээд реклам бодлоо хийчих шүү дээ. Одоо чи нэг өөр үг хэлдэ. Шууд гутлын тос руу оруулна байж. Миний баг гутал гэдэг дээ. Маа Чинзаа одоо ингээд яг энэ хүрэн зангаагаа бол гутлын тосоо тасцсан байгаа үзэг шүү дээ. Ямар гутлын тосоор? Смарт. Тэгээ ер нь тэгээд манай спонсоруудыг нэг юу дэлгэрэнгүй яриач миний найз. Одоо смарт дээр жишээлбэл юу байгаа лээ? Смарт дээр бол ер нь бол за байж болох ерөөсөө бүхэл гутлын одоо Нэг нь авч хөө. хэрэглэгдэхгүй. Одоо хамгийн цааш Одоо найз нь бол дөрвөн жил нугаас байгаагүй ч сайн мэдхгүй байхгүй юу? Тэгэхээр Пүүц зэрэгч энэ пүүц зэрэгчсэн. одоо жишээлх юм бол илгэн байна уу, одоо лакн байна уу, эмхтэй эрэгтэй гутал чинь бас нөгөө нэг арьс марснаас шалтгаалаад бас нэг гялтгар мэлтгар янз шүү дээ, тэ. Тэр бүгд зориулсан одоо бүх төрлийн л одоо арчилгаа шаардлагатай одоо юу байдгийг тэр одоо үнэр дарагчж байдаг юм уу те пүүзэн трайгэд одоо сүүлийн залуучууд пас гээл ингэждэг болсон те. Тэр бүгд бол одоо энэ смарт брэнд бол ерөөсөө бүгд байж байгаа. Надад бол энэ таалагдсан. Энэ нөө олонний шаардлагыг нөө хариулдаг шүү дээ. Битээ шаардлагын өмсч ил догш. Сайн дурдвар ингээд зөвлөө. манайс шаардлагын өмсгүй байх боломж байхгүй. Энэ хөш юу юм? Наач нөгөө пс дардаг. Нөгөө гүзэн доторыг талчдаг цуцгадаг үнэр мүнэр яд. Гоё юм. Хамгийн гол нь эко нөгөө нэг ямар нэгэн үнэр та нар одоо амар тийм хөлний вирус Юу тийм ихэнх үнэр. хөлний үнэрний вирус Услын тос гэж гэдэг юм одоо нөгөө өнгөлөгч энэ чинь амар үнэртэй ш. Тийм бол ерөөсөө байх яг эко гэдгээрээ бас их алдартай. Гол зунар байхгүй юм байна. Нэг арччих юм уу? Тэгэхээр одоо энэ чараа жишээлбэл ерөөсөө ингээл би өнөөдрөөс ингээл хөөсөрч юм ерөөсөө гайхамшигт. Ингээл хөөсрөөл тэгэл энийг нотислб гэдгээр арчаал алим миннээс нотислб. Оо манай арч өрөө. Дуустаа Бэлдсэн нөгөөг нь нотис бидгийг гаргаж. Бид тэр чи гараад ерөөсөө энэ үүдэн номингийн үүдэн сууж байгаа юм чинь. Энэ твгээс гараад номингийн үүдэн суугаад Яг яаж юу аимшигтай нэр штэ. Тэгэл ерөөсөө харсан гэсээр ингээл хөөсөртөл. нар зөв 6, нар буруу 6. Тэгэл ерөөсөө ингээл арчаад бич та нар харал да ерөөсөө нөгөө шаардсан марлцж байхгүй болчихж байгаа юм. Нүгэн шаардсан өмсч ийл да. Гэх жишээ нэ. Тэгэл ерөөсөө ток инглишээс гараад гутлаа цэвэрлжэл гарахад бол бас л Гисгтэй. Тэгээд 7 дахь тоглолт руу гаш тэгээд. За дийшээр сонь сайхан юу байна? Манай юу подкаст гарч эхэлсэн байгаа. одоо арай Ихгүй яа тэгэл. эхэлсэн болов. Эхэлсэн би супер баксаа идэвхжүүлээ үзэж байгаа шүү дээ. Оо ёо. За Болдоо. 607 үзээд эхэлсэн. Хүүшээ супер бакс идэвхжүүлэнгүү 600 чи автоматар шууд үнэгүй сунгагдаад орой олго ерөөсөө. Дандаа Ороод ирж байгаа юм чи. Янз. Дийдиш ч бас их гой сууг юм а ер нь. Чи гой телевиз юм а. За ингээд миний найз өнөөдөр айгүй гоо хийх шгэлдэггүй явж байгаа. Сая биш. Гой сууг юм а гэдэг. Ширээр аваад байсан юм а тэгээд. 4-р контент татчих байгаа юм нэ. Шууд тохиолдол болж байгаа шүү. Гэхдээ дийдиш ганц гой юм нэ штэ те та нар боддоо. 21 аймаг бүр тэр сумууд ба штэ те. Тэр бүх сумд зөвхөн дийдиш ашиглаж байгааг та нар бодлоо. Бүр одоо очиж чадахгүй. Инвишн одоо юу гэдгийг те тэд нар чинь Тэр одыг хараа гэсэн юм бол. Нөгөө жоохон бах нэг орон даяар нэвтэрдэг Монголын радио гэдэг шиг юм байна орон дээр нэвтэрдэг ч одоо дийдиш. Дийдиш л болсон. Тэр
орон дээр дидишийн одоо супер багцыг идэвхжүүлээд 607 дээр Game Day podcast гарч шít. Тэр малчны отноос Game Day podcast үзэж сууж шít. За алдаа. За. Малчны хотонд хойморт нь Хойморт гэрэлтэн дидиш. Юу лээ мөмс дээ. оюуны гэрэл. Оюуны гэрэлтэн дидиш гэдэг. За тэгвэл манай Powerade яаж чаддаг хаа. Powerade гэхдээ ууж байгаас ер нь бол 4 төрлийн эрдэс бодис дэмждэг. Тэгээд натр, кальц, магн дөрвийг дэмждэг. Тэгэхээр чи ер нь бол хамгийн гол дөрвийн байгаа хгүй тамирчтай тий. Тэгээ яг нөгөө хөлс гарахаар дандаа хөлсөөр алддаг юмнуудыг л Би өчтөр нөгөө эдний тоглолтын дараа эднэрт бас баяр хүрэх гээд том руу залгалаа. Уцаад. Мууш руу залгалаа. Уцаад. Тэгээ нэг найз руу залгахгүй. Авж гин. За ер нь гоё тоглолоо, ийлээ баяр хүргээ мөргээ гэдгсэн чинь. Яа ёстой наад Powerade оксижен хоёрыг чи хэрэглэсний хүчинд ч бас явлаа шүү гээл тэгж юм бас. Хөөхнө. Тэр 4 номертой юу тэр найз чи. Тэр найз 4 номертой юу гэдэг. Тэр 4 номер. Тэр нөгөө тулгаан хамгаалаад байсан мөн үү гэдэг. За хэдүүлээ тэгээд одоо ямар ч гэсэн нөгөө плей-оффынхаа юу бракетик хараа ямар хуу байгаа вэ? Ямар эхний байдлаар бол манай оксиженийг яаж байгаа. оксижен сая ярьсан мэт. Оксижен хэрэглэж байгаа. Хэрэгж байгаа. Манай чи бүгд зэрдэг токсижен. Токсижен. Токсижен гэж байдаг юм чи та. Яс нөгөө Fairy Road гэх кинон дэр гардаг ш нэг амрууга юм цацчаад яадаг. Тэрэн шиг л ингээл гэртээ бол эргэлээд байгаа шүү. Нөгөө толгой өвцөн үед нэг хэрэглээр өвлөхөө болж Толгой юм яа өвдөд. Тоглолтын үед өнөөдөр жоо өвчөж байгаа. их бодож байгаа л да. Өнөөдөр өглөө өвдсөн үү? Өнөөдөр өглөөнийх шиг юм байдалтай сэрж мэрэх ч юм бол наа чинь бас айгүй хэрэгтэй шүү. Гоё байлаа шүү. Намаа гэрчлээрээ. тэр чинь бас өвддөм байх шүү. Дасгалжуулагч айлчаас толгой өвдөлт авч байгаа шүү. Яг тэр нэр тоглоомчгүй та нарт яг тоглолтын дээр наадхнасаа нэг хүн болгоны дунд нэгийг ч юм уу тавьчаад яг ингээд ачаалтай үед нь яг зүгээр өнөрлүүлээ суулгах. Одоо тэгэл нөгөө хүмүүс бас мэдхгүй байх л ингээд яг коуч хийгээл явахаар нэг 3 дугаар уу юм тэр чинь ингээл их орилоо те. Ингээл бүх юмны ингээл учрыг олох гол бодоол ингээл хараа. 3 дугаар үеийн төгсгөлөөр ороод ирэхэд толгой молгоор хатгадаг тийм үе байсан. За талбай дээр явчихгүй гэдэг жоохон орилгоо болиё гэсэн тийм юм боддог байлаа. Одоо тэр асуудлыг чинь л одоо оксижен хүчил төрөгч байж иж надад толгойч бас гоё ажиллах гэдэг шүү дээ. Хамбуг гайгүй байна уу? Түрүү жил би бүр гайхчихсан юм чи нөгөө нэг яг тэгж нэг айхтар махтар коуч мөвч хийж бас үзээгүй шүү дээ. Би чинь тэгэл нэг өөрөө тоглогч байнгаал хажуугаар нь чинзаа мензаад л те. Яа одоо нэг тгий ингээ гээл яриад яваад идэг гэсэн болохоос. Тэгээд тэсэн чи нөгөө нэг өөрөөс тоглоод дээдэг учраас бас ингээд гайгүй ингээ яваад. Тэсэн чи нөгөө түрүү жил чинь плей-офф үеэр нэг тоглолт дууссан чи би ингээ бүр хувцалга тэгээв болсон сууж идэг байхгүй. Тэгээ гайхгүй. Би гинт ухаар дэмэл хүн чинь. Би чинь тоглоог үстэй өгөн те. Тоглоог үстэй юу вэ? Яа ингээ ядраад байгаа вэ гэж гайхаад. Тэгээд ойлгож байгаа юм чи энэ чинь угаасаа ингэдэм байна. Энд ч ерөөсөө ингээд бүр баг тийч амар хинэрэг ингэж зарцуулж ингэж яаж чи бодол та баг довтлогоо болгон дээр хамгаалт болгон дээр орилж чинь тийм үү? Нэг л хүн тэнд буруу хөдөлгөөн хийгээд нэг л хүн тэнд 1 секунд юу ихээ мэдхгүй байхад сан мэдхгүй одоо ингээ мартахад те тэнд ингээд яг тоочны орилж явах хэрэгтэй юу хэлэх чинь бэлэн байх хэрэгтэй. Тэгэхээр чи 12 хүнээс 12 улангаас нь илүү юм мэдчих хэрэгтэй. Бүх үйлдэлүүдийг мэдчих хэрэгтэй. Step by step. Тэр болохгүй юу хийх. Тэр болохгүй юу хийх. Бүх юм мэдчих хэрэгтэй. Дээрээс нь моментыг мэдчих хэрэгтэй. Дээрээс нь чи давхар шүүгчийн хэн тоглож байгаа характерыг хэн бүх юмыг хэн үзэгчээ хэн дээрээс нь чи дахиад 24 хэн тийм үү? 24 дуусчвал миний л буруу шүү дээ. Ер нь бол тийм үстэй. Талбайн гаднаас хараа зогсож 24 хэлээгүй те. Гэх мэтчлэн бүр фүү. Дээрээс нь манай багийн эзлүүд чинь бас байгаа шүү дээ. Тийм бас те. Хажууд нь сууц. Чи бас хөвчээртэй маа. Яасан. Яг хөтэ ингээл хажууд мажууд эзэнтэйг хам суугаад асгалжуулаа. Худлаа юу? Худлаа хэцүү шүү дээ тэр чинь. Айгүй их прешертэй шүү дээ. Ер нь бол яг нөгөө аливаа юмд өдөс нөгөө зарчим биш. Ажиллаа хийнэ гэдэг тэр чинь хүнд боломж олгосон бол тэр нь л тэгэл хийх л ёстой байхгүй. Түүнээс тэгэл нэг хүн орж ирэл заагаал тэр чинь тэгэл Одоо тэрийг энийгээ. тий тэр ч ямар ч боломжгүй. Тэр болохгүй л да. Ер нь бол тэр бол яг дасалжуулагчийн ажил бол өстой жинхэнэ тавтай морил чи дасалжуулна гэсэн нь наашир одоо дасалжуул гэж байгаа юм шиг санагдсан надад бол Ийм байдэн шүү гэдэг. Хамгийн сүүл нөгөө Реал Мадридыг багийн дасгалжуулагч яг ийм асуудал болоод тархины судас нарийнсэн ч үлээ харуулж болсшгүйгээд тэгээд уг нь өөр амар мундаг дасгалжуулагч те гэсэн чинь за Саксны багийнхан тэгээд та одоо ийм харуулж бол талбай дээр ийм импакт өгч болсшгүй учраас нэг болоо гэд хүчээр нөгөө Флорент Френз гээд
клуб ерөнхийлөгч бол ингээд зодог тайлбарж байгаа байхгүй. Тэгээ одоо би хэнийг ч гэсэн хараалаа нөгөө Грег Попович биш те. Бас гэл эрүүл мэндийн шалтгаанууд гарч ирэл. Тэгээ ер нь бол бас юм богино хугацааны ажил юм шиг байна. Уртдаа бол насан туршдаа ч юм уу хийхэд бас хэцүү их стрессний хүнд ажил нервтэй те гэж бол хараад байгаа. Гэтэ Попович бол харьцангуй гайгүй л үү та. Попович Уг нь тэр чинь ухааны хүн шүү дээ. ухааны үн штэ. Тэгэл маа зэрэг огш шиг хүн амт шолоод энийгээ л сууж байгаа штэ. Энэ болоогүй байна гээл те. Энэ Ингэдэг юм да гэдэг. те. Энэ нэг над дээр тэр нөгөө нэг юуны Позекио лөө Позекио хаа нөгөө Понтеко. биш. Тасалжуулагчийн нэр Позекио. Тэр чи амар юм эмоцтой коуч. Би тэрэнд бол амар их санаа зовдсон шүү дээ. Тэр бол нэг юм үсээ ингээд боочдөг үлөө нэг дээр жоохон шардуу нөхөр байгаа заяа сахалтай. Нэг юм жижиг гин сахалтай. Яагаад нөө хэнийг зүрөө гарч явахдаа яанасыг тэрж авч маавж үнсч мүсэд байдаг. тий. Уг нь Италийн коуч байгаад байдаг. Тэгээ нөгөө нэг юм коридорт баг нь хожицсан өөрөө ингээд хоёр техникаа хөөгч байгаа байхгүй. Хөөгснийх нь араас баг нь хожоо гаргаж байгаа юм чи хараас. Тэгсэн чи нөгөө коридорт уулзалж байгаа багийнхантайгаа уулзаад хажуугаар нь явж исэн яанасыг тэрж авч үнсч мүсэд орилж мэдээ. Тэр бас амар эмоцтой коуч. Тэрэнд бол би санаа зовдیں۔ Тэр бол бас эвгүй байх шиг. Тэгээ тэр нөө Европын коуч нарын тэр ярьж байгаа юм тэгж байгаа шүү дээ тий. Шемон юу гэж орилоо тий. Тэгэл самбар мамбра шидэл тэр чи амар зэрэглээ амар тамирчид дуус амар мөнгө авч байгаа. Тэгэд гарууд дээрээс сахилга ба дисциплин гэдэг юм бол ярьдаг. Жима хийхгүй болоо тий. Чи бөмбөг шидэхгүй бол өөр ажил хий явж мовж гэж байгаа шиг. Тэр ярьж байгаа өнцөг мөнцөг бол шал өөр л байгаа. Тэгэд яг бидний хувьд бол ингээд нөө Европ соёл орж ирж байна. Эхэндээ бас тэрийг хүлээж авахгүй нэг тийм барьерны юмнууд бол байсан. Одоо бол бас чинь уян хатан байх хэрэгтэй гэдэг ойлгосон. Ивент төгч спорт унда Powerade. Ивент төгч Дээдлигийн албан ёсны аппликейшн Токи. Ивент төгч агаарын шимийг айл бүрт цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. Ивент төгч оюуныг гэрэл түүлэн Дидиш. Ивент төгч англиар хамгийн хурдан ярьж сурцгаая. Talk English. Ивент төгч Smart бодлын мэдлэгийг уртасгана. Хамтран ажиллагч Lenin брендийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia. Тогтог англишэр ч одоо чонцоод хэрэггүй л үү дээ. Гарын бэлэг гоё юм номнууд бүр улам синхроны болох юм болов. Бүр сайжрна шүү дээ. Бүр сайжрна шүү дээ. За хоёр англи хэлтэй болсод тэгээд англи номнууд авлаа штэ тэгээд. Оо бэлэг дээд ном гэж байна шүү дээ. Ингээд номын сандаа. За баярлаа. Тэгээс манай хоёр чи мэдчихэж нэг ном уншихаар угаасаа үгийн сонголт Тий. гадаад байна уу Монгол байна уу хамаагүй те. Oxygen Үгийн Mongolia. баялаг бол аим сайжрна. Ой. Цагаан сарын зочилт явуулсан шүү дээ. Цагаан сар өнгөрөөд удсан ч гэсэн чинь. Ой. Муугай чи. За баярлалаа. Цагаан сарын зочилт гэдэг. За тэгээд хэдүүлээ хүснэгтэй арчи те. Флопин брактай арчи тэгээд хасын үлгүүд баг бол аврагын төлөө шалгарсан эхний баг болсон. За нөгөө талд харин бишрэлт металл болон SGFs багуудын цоврал 3 тгийн харьцаатай явж байгаа. Тэгээд энэ хоёр багийн дараагийн тоглолт маргааш буюу одоо 2 дахь өдрийн 19 цаг 10 минутад болох юм хууртай. Өчтөр болох юм байна гэж. Манай подкастаар бол өчигдөр болно. Өнгөрсөн цаг. Ухраад. Ер нь юу гэж харж байна? Өчтөрийн тоглолтыг ер нь юу гэж харж байна гэж. Би бол энэ тоглолтын дээр монголчин нэг л түүх байгаа. Тэр яг нөгөө түрүүж 3 хоцсон гидэг байхад нөгөө аватарт байж захта Сеги битээр байхад тас 2-0-оор хожигчоод 3 дараалж хожоод 11 онд финалд харцагтаа таардаг. Тэгэхэд нэг одоо энэ үг орчин үеийн форматаар бол 3-0-оос эргэж ирсэн тохиолдол юм уу? 2-0-оос 3-2 болсон. Зүгээр яг бол одоо дэлхийн саксны түүхэнд бол 3-0-оос ирсэн жишээ мишээ бол мэдэхгүй байна те. Тэгэхээр ер нь бол хэцүү л гэж харж магадгүй 1-2 тоглолт авч болно. Гэтэ ер нь бол эргэж ирэх боломж бол нэг 5-10% та. Одоо нэг түүх мөөхн л бүтчихээж те. Их юм нөгөө морь үйдэг хүн шиг хямран
дийлж ийл гэдэг шиг ер нь л боломжгүй л Яа, сая тэгтээ NCAA тэр Duke яаж юм бэ те? 95 6% хожигтай юм алддаг. 90 хэдэн хувиас минутын дотор хувь нь буурсаар 64 55-аас 60 60 шалгаж байгаа үстэй. тэгснэ буцаад яа тэр амар. За. Тэр амарсан шүү. Тэгж харж байна. Энэ бол боломжгүй л. Миний хувьд бас яг магадлал одоо металлын хувьд бол их зулчлаа л доо. Гэхдээ яг нэг асуулт байгаа нь одоо маргааш тоглолцоо дараагийн тоглолтод хийзээ. Дахиад 7 хоног. Дахиад 7 хоног. Тэгэхээр бас яг металлаас нэг жоохон бэлтгэл литер хийгээд бас арай хүчтэй орж иж магадлал өндөртэй байгаа. Тэ? Тэрийг одоо сайн ашиглаж чадвал бас яг нэг 3-1 3-2 маргаашийн тоглолт хийгээ одоо металл. Тэтэс 4 хож штэ. Тий, хэцүү л дээ. Ер нь бол хэцүү. Тэгэл одоо болохгүй юм гэж Болохгүй юм уу байхгүй л. Тэгээ одоо бол мэдээж бол магадлал бол боломж бол байгаа. Тэгээд түүхтэй юм. Одоо түүх бүтээх гэдэг шүү дээ. Ер нь бол. тий одоо түүх эсрэг явж гин гэж юм те. Тэгээд дээрэс нь бас нөгөө нэг нөхөр таврын бас гацагдсан байвал бас бүр нөгөө түүх эсрэг чинь бүр хэцүү болох гэдэг те. Нөхөр тааварын шин ер нь бас асуудал бас нэлээд юм шийдэх юм те. Тэр бол нөлөөлөл. Тэгээд ер нь бол та нар бодлоо ингээд нөгөө амьдралаар бодохоор нэг эхнэр нөхрөө салснаа буцаж нийлээд цаашаа өргөжлүүлээ хэр удаа амьдрах уу те. Тэрийн шиг л зүгээр 90 гомдцоо хоёр хүн буцаж нийлээд яг ямар юм бүтээх үү гэдэг ойлголцох үү гэдэг дээр би бас эргэлзэж байна. Гэтэ эхнэр нөхрөөр салчаа буцаж нийл хэр удаа амьдрт. Нөгөө тэгэхээр төсөөлөгдөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр чи ер нь бол бас хэцүү шүү дээ. Нэг юм хагарчаад хариулъя яа. Ер нь бол гэж юм хагарчаад буцаад нийлүү гэдэг санаа хэлэх гээд байна шүү дээ. Заавал авчиад тэгж асууж энэ тэр яа. Энэ ширээ дээрээс унцлаа би ширээр авирчлаа сая. Аяа дэгүүрээс юм шүү дээ. Жинзоо ч нөгөө нэг X дүүзийн жинзоо гэдэг байгаа шүү дээ. Саксондоо бол X дүүзийн жинзоо гэдэг байгаа шүү. гайгүй шүү маа чинь. Нөө яг нөгөө бүдэрсэн дээр нударч шүү дээ. Тэр читэй тоглолтын дээр ямар насан турширал сүнээсэн гэдэг чинь. Тийм шүү Ямар дээ. гарах юм шиг сүнээжсэн чинь. Тэр чинь одоо Гар гэдэг. Тэс нөгөө мойс чинь 36 жилийн дараа нэг юу авдаг байхгүй. Насан турш зүйлс авраг болоод 5 6 авцсан хаа. Тэг чин одоо тогтол хүүхдээ суух нэгдүгээр курстэй гэсэн чинь ингээл дээд үе ахнар махнар гал амар одоо дэ шигшээд байдаг хүмүүс аим зузаан бүрэлдэхүүнтэй багийн сэлгээ гэдэг ойлгохгүй та тэр нэг юм хөөрүү зам байна штэ. Тэгээ тэрэндээ л яаж ингээд тайван болсон чи би ингээд сэлгэн дээр ингээд 20 гэсэн сунаага байж байгаа. Тийм болж байсан. Тэр тэгээ гарч ирээд нөгөө мачи дали гэдэг ч юм уу? Биш. Манай үний чи өнөөгөр орох юм бол Нэг тэр болоод хийгээгүй юмыг бас ингээ хийсэн болгоод энэ чинь олон жил яригдаад Одоо л залруулж авахгүй л гэж. Ямар юуг залруулах гэдэг вэ? Сүнээс нь бол бат. олон жил одоо тэргээр энэ чинь сүултээ би өөрөө хийлүү гэж бодтоод бас юм чи бас яаж ч иргэдэг юм байна те. мачи далиг бол хийгээгүй юм уу? Тэр чи одоо хийсэн л байлгүй те. Тийм байдаг. Наа одоо удлаа ирсэн болов гэж бол гайхлаа өөрийгөө бас. Мачи гэдэг дэлийг. Манай амбогч нэг халилууд ирээд бид нар шиг ингээд нөгөө хамгаалтын тасгал 7 хоног ингээд 2 цагаар хийчихэр чи ингээд өмдөн өмсч чадахгүй нэг юм эмээ өвөнөр шиг юм болчихсон. Лаацгансан юмнууд. Тэгсэн чи энэ ирсэн чинь за би өнөөдөр библ уншсан. Тэгсэн надаа нэг бурхны хүйлгэн гэсэн нүүрн гэрэлцэн цагаан царайтай амбук хэлж байгаа байхгүй. Тэгээ бид нартай нэг эсрэг тоглож чи бүгдийг аврах чинь гөвдийн богоос ингээд хоёр алхаж чадахгүй амтны чи бүр алаа гэсэн чи яг бурхны хүү юм байна гэдэг. Нэг хэсэгдээ бас бурхны хүү гэж явсан тий. Ясас. Бурхны хүү Баярбаатар л болчихгүй бол бас нэг. Наа өгчи тэр Баярбаатарын өгчи ер нь чамаас гаралтай юм шүү. Бурхны хүү Баярбаатар гэж явж байгаа. Тэгээ сүүл рүүгээд Баярбаатар болоо тэгээ Баярбаатар болсон юм шүү. Гэхдээ ер нь бол энэ муу үдээс бол жоохгүй пак багшны камер юу байгаагүй тэгж мэгжүүд хэлээгүй маа зүгээр би бурханаас халбан тоглогч хүссэн тэгээ бурхан надаа энэ хүүхдийг илгээсэн байна маа нэгэд тэгж ярьсан байхгүй тэр бэлтгэлийн дараа ууг нь Нүүрэн гэрэлцэн тэгээд манай хүн бол жоохон давсан. Тэгээ манай хүний чинь давсан маус юм. Mr. God's gift гэдэг айн цаач зүгээр бөөм баяр. Тэгээ нөө Чанзагийнхаа өнөөр орчгоор дуусахгүй одоо надад бол амар юм. Далай гэдэг шиг л. Тэгээ далай. За өөр юм байна цаа. Зөвхөн гоё залруулах юм байна уу ер нь. За одоо Тэрийг тэгээд тэгээгүй шүү. Одоо яг хэлээгээд. Албан ёсны зөвшөөрөлтөөр нөгөө шанд явж байхад богонтор болсон юм ярьж байгаа. Гэхдээ би нөгөө хэнийг ярих гэж бодсон. Өөр нэг гоё нэг байгаа. Тэгээ. Нөгөө гантгийн нэг мэднэ штэ. Сонсол та. Нөгөө бид нар ингээд бэлтгэл хийгээл байдаг зөө. Ингээ би юунтайгаа танилцах боломж байхгүй. Ирээл бүр үгээ сөхөөвөл ингээд гүйлгэж хариалгаад бөөлж байл те амар юм болж байгаа ш. Тэгээ лиг эхэлчихдэг байхгүй. 15 болоо.
Тэгэл тэгсэн чинь нэг тайм авсан чинь хишгээгээд манай хот тусах. Тэгсэн чинь гантик гэж залуугаас асууж байна. Чиний нэр хэм билээ л гэлдэг чи. Тэгсэн чинь гантик гэсэн. Тийм бага түрүүнд би сул гарчаа шигтгэсэн чи пас өгөхгүйсэн ингээд. Тэгсэн чи тэр нэг моментод амар яарал байдаг те. Нэр нь орж идэг нэг чулуу санагдаал те. Шигтгээ гэдгсэн гантик гэдэг нэг шигтгээгээд дууцсан. Сул байна. Наадах. За жоохон чангаруулъя. Миний амар чанга юм орж ирэх Жоохон гээд давс. ингэчих юм аа. Яах юм бэ? Би санахгүй нэгээд. Мэн жоохон сануулдаг Бокол катлж Вагон дотор катлжилтэй. альдуугаар явж байгаад нэг өөндөө нэг хоёр талд хөзөр тоглож исэн чинь нэг амьдрал гэж юм байдیں۔ Ингээд нэг юм болоогүй. Мартчих. Би шанд явлаа. Дөрж байгаас хин нэг ингэж шүүрж аваад амьдрал гэдэг чинь юм байдیں۔ Гээгөө. Тэр яах юм бэ гэдэг. Сачлаа. Март Би өөрөө тийч альтерсэн байсан юм байлаа гэж. Зүгээр сануулцгаа одоо нэг. Үгүй тэр фаст яа тийм гоё штэ анда. Ингээд түүх болго үлдээч л та. Өөр юм яриа. За. Өөр хүнийхийг яриад. Өөр хүнийхийг яриа. Өөрийнхөө яах юм те. За окей. Хэдүүлээ тэгвэл ямар ч зэн одоо бишрэлт металл багийн BCL дэх тоглолтын үр дүнгийг хараад байгаа те. Тэгээ металл маань бол BCL-ийн 2 дахь тоглолтоо хийсэн 90-68 харьцаатаагаар хожигдсан байгаа энэ тоглолтод. Тэгээд Devon Scott 20 оноогоор багийн оноо алтаар тэргүүлсэн. За түрүүчийн бидэд ярьсанчлан Wesley бол энэ тоглолтод оролцоогүй. Wesley-гээр л дутагдчихлаа сая тий. Тэгээд нөгөө 2 легионертой 1 легионертой ч гэдэг юм уу тэрэн дээр манай 2 легионертой байсан бол арай өөр дүн байлаа шүү дээ. Тэгээ эсрэг баг чинь баг 3-4 легионертой байх ч. Тэгээ дөрөв байсан. Нэг нь Америкт төрсөн гэдэг. Тийм л дээ. Яг би зүгээр нөгөөх маань байсан бол гэж Хэрвээ байсан гэдэг талаас бодохгүй. Дөрөвдүгээр үеийн эхлэл ер нь бол бас л гайг үзсэн шүү дээ. Гэсэн үү? Оноо дотор л яваад. Үнэхээр байгаагаа шавхсан. Тэгэл нөгөө яалчгүй нуруу туруу одоо юуны зүрүү байдгийн те. Тэгэл олон импортууд эсрэг бол хүчин мөхсөөр. Импортын ялгаад ганц гоё юм байгаа нь манай хууга те. Хуугаас та янзын орж ирж байна. Сүүлийн тоглолтоо. Тэр нь сууж байгаад хийж мэгээд өө. Тэр сууж байгаа яаж тэр яг өрөөнд байхдаа зааж гисэн бохоггүй румейт аханд болохгүй бол өнгөрөө он ч бөмбөг ирж буцаа шиждээ шүү гээ. Юуж бодохгүй байсан. Оо за пас өгөөч гэж бодохгүй байгаа шүү дээ. Сууж яснаа ингээ. суугаа шидэж байгаа нэг хүн бүр амар болоогддог үсттэй. Тийм шүү дээ. Тэрийг өрөөсөө мартдаг манай. Хийн. Бас нэг юу яжсэн шүү дээ. 19 оны лиг дээр байхаа. Манай нэг оргиах. Жижиг оргиах. Өргөө чинь яг нэг сууж исэн юм уу зүгээр байж байгаа юм. Тэгээд самраас ингээд нэг хогны бөмбөг аваад итэл ямарч ингэ хэлдэг байхгүй. Тэгээд тэгжсэн аа би хажууд яг хөөх бөмбөг авахгүй суусуул байж байсан чи. Хар зарж шидсэн чи манай болдох дээрээс нь зогсоогоороо тэгээд бонк болоод байгаа шүү дээ. Яг тэр саранд орсод хуугаг. манай амкагийн блок бол амар өстэй. Тэр санаж гинүү? Санаж Үгүй. Нэг зэргийг блокддог. Юуны юу? Ухсраа манай ухсраа зөргөө юу? Тийм, баян зэрэг бүст. Ингээд яг поринд харж ирэл яг ингээ явахгүйсэн чи халтарчдаг байхгүй. Халтраа яг түлхэж байгаа хөлн сүүлийн хөлн халтраад их зингэж дээш харснаа бөмбөг ингээ алдчихж байгаа байхгүй дээр. манай амка урдталтан зогсож. Тэгсэн чи амкаг бүр араас нь ингэж гүүж ирсэн ингэж тойрж ингэж илүү харснаа. Нөгөө нэг халтарсан бөмбөгийн зав мангар өндөр үсэрж гарч ирсэн ээ. Лүп гэж доош нь зөөлж мөлөө зав. Тэгсэн чи зөрөө огш тайм авангуудаа загинж байгаа байхгүй амкаг. Үс чи хүн болгоч үзег юм ааш юм бэ. Наа бөмбөгөө зүгээр ингээ аваа явчаач тий. Галтаж барыг өгж явах шиг. Өчтөрийн амкагийн постыг харуу та. Амар бос. Юу гэж яах юм? Нэг амар пост хийсэн. Тэгэхээр цаач нөгөө урагшаа найзуудаар тоглох гэж яваад байгаа юм шүү. тийм үү. High cousins гэж нүү. Урагшаа найзуудаар явсан байгаа шүү дээ. Тэгээд би бодлоо амар өгтөө пост хийсэн бахар ганцхан үг өчсөн байгаа байхгүй эфэр ихэлсэн. Тэгсээс. Тэгэхээр би бар руу зөөнөө л гэлээ. Баруун руу госооч зөөнөө госооч. Одоо тэр ерөөсөө хариу алгаа. Аль руу госооч ерөөсөө. Тэр худалдаач бас амар өгсөн. Ингээд иби чи юм тал юу өмссөн, үсээ шүлжчихсэн. Цэвлээ чи юм шар кист мист ингээ яцсан нэг. Шимгээ дараад Тий. Тэгэл бүгд нэг тийм өрмөц. Яг нэг юуны Avengers-ийн баатрууч гэх юм доо ирж байгаа ч тий. Тэр үеэр бол Avengers шиг биш дээ нөгөө тансаглам нөгөө хүмүүстэйгээ явж байгаа юм шиг. Тэгээ сүм баач энэ тэр шоро моро хамаг юм барьцсан явж байгаа юм шиг нэг дандаа амар харагдав. Тэгэл дээр доороос нь яваад ордон руу ороод тэр залууч дуурсан аврагт орох голмоос штэ 2006 онд тэгсэн жил дээр доороос нь цэвлээ яваад иби яваад болдоо яваад пумпан гал гүүж харайж марайж байгаа нь яагаад байгаа юм бэ штэ. Пүү юу руу ороод ирвэл гэж бодчих. болдоо чин тэр нөгөө нэг тансагламын нэг цагаан морь шиг л амт юм байна.
байсан. Цэмби гэл ингээл ерөөсөө. Дэг хурд авахар хараад л. Цэмбэр амттай л шүү дээ. Одоо хэдүүлээ юу ах вэ? Нөгөө нэг мэдээ байгаа. Тэр нь юу вэ гэхээр ямар ч байсан Бисэж Найтс багийн гол тоглогчоо бол авч үлдсэн. Гэрээгээ 3 жилээр сунгасан гэдэг мэдээ байна. Тэгээ энэ дээр бас манай тамхины цэг мэдээ байл. Дүм мөнгөний бас те гоё яриа. Нэг шум сонс чинзэд байна шум. Алаа. Наагаад л. Гэтэ зөв багцаа байна. Хэд гэсэн? 150% хавцаагаар жилийн явж байгаа болов. Гэс багцаа байна. 150-аар үлдчихэж байгаа юм тийм үү багтаа? Жилийн. Базар хүртэл адилхан гэсэн үг тийм ер нь бол. Тий, базар үртэй адилхан. MVP төвшин тоглож иж базар хүртэл адилхан цалин дээр очиж шүү бас. 151 байлгүй. Одоо тэгээд ягаад базар хүрт 150 сая өгсөн бол би бас ойлгохгүй л шүү дээ. Одоо баг манай 4 том юм хайш. Базар үрч ингээ те. Тэгэхэрсэн дэр талбайд гаргаж байгаа эффект нь бас өөр байгаа шүү дээ те. Тэгэхээр бас яг нөгөө саксны хөрөнгө оруулж байгаа. Одоо энэ дээр бас нэг юм байна л та. Зарим нэг багууд маань лигт 10 тэрбум төгрөг зараад сүүлийн 4 жил эхний шатаад авч чадахгүй багууд байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь мөнгөөр авраг авдаг юм биш байгаа байхгүй. Чинь нөгөө менежмент гэж байна те. Мэргэжлийн ямар мэрэгсэн байдал нь байна. Легоноор сонголт, багийн суур бүрдүүлэлт гэдэг асар олон хүчин зүйл нийлж ээж тэр чинь их мөнгө зарсандаа авраг авдаг шүү дээ. Байна гэдгийг би бол хараад байна л дээ. Танаа төсөө юу нэгдэн. За нэг 2 гарантайгаа хаа сайн мэдэхгүй байна. За яг нарийн нэг мэдэхгүй байна. 2 моёртай л гэж би сонссон шүү дээ. Яг. Өндөр цалинд ер нь хэд байна? Тоглогч нараас хамгийн өндөр цалинд нэрийн л яваад хэд. Би за яг эн чинь бол одоо манай клубийн одоо соёл гэх юм уу? Яг ерөөсө тэр мэрлүүгээ ордоггүй. Одоо тий нууц. Одоо би жинзаагийн салгич би мэдэхгүй. Тэд мэд авж байгааг нь асуудаггүй. Ер нь Чинзоогийнх би мэдчихэж Гурван яг тэгэл анх одоо би чинь баг тамирчин байхад яг тийм байсан шүү дээ. Одоо 18 19 онд ороод за тэгэл анх гэрээ хийж яхад одоо манай НСБ-ийн сокко захиралтай хийжсэн. За окей ийм цалинтай байсан. Энд чи одоо тамирчин дотроо тий энэс асуудал үүсэх юм бол чи өөрөө хариуцсан. Бус үйлдэл бид нэр энийг хариуцсан ч гэдэг юм. Тэгээд яг одоо энэ соёл амар удаан явчихж байна гэж хараад байна л да. Тэгээд одоо өмнөхний дугаар дээр ороход асуужсан байхгүй. Тэгээд багийн ахлагчийн нэмэгдэлгээд 10 сая төгрөг байгаа гэжсэн байхгүй. Энэ нэг би зүгээр яг хаа миний ойлгож байгаа нэг нэг үндсэн суур цалин байгаа бүгд. Гэхдээ нөгөө хувь тоглогчийн спонсор гэдэг нь шүү дээ. Тэр нь одоо 5-аас 20 сая төгрөгийн оронд шортон дээр бүгд нэг зарим нь 3-4 логотой явж штэ. Зарим нь 2 ч юм уу те. Тэгээд тэр нь байхгүй ч. Тэгэхээр тэр бол үндсэн ерөн суур цалин адилхан. Тэгээд нөгөө бонус гэдэг юм ин хувь тоглогчийн спонсор гэдгээр нэмээд өгч байгаа. Тэр нь нэг компани 5-аас 20 саяг өгч байгаа. Тэгэхээр шортон дээр нь хин олон юутаа их мөнгөтэй л гэсэн үг л дээ. Шинэ коуч нарын шортон дээр хийвэл байгаа шүү манайхаа. Коуч нарын шорт биш юм дээр нь бас арал уралт дээр нь тавьж тийм боломж байгаа юм. Мэдгүй манай магнуудаас л тэрийг зөвшөөрж эхлэх байгаа. Гэтэ Үгүй одоо байхгүй Баггүй бас байхгүй. шалгах шиг хардаж нөгөө нэг юм махан дээр нь арьсан дээр нь авчиад юм юу яс юм наачдаг штэ тий. амар дээр нь тэгдэг штэ. Одоо нэг KCC-ийн болцох мөхөж яг ингээд тунгууд реклама SG гэдэг юм а LG шууд ингээд арьсан дээр нь ингэждэг байхгүй. Тэгээд дараа нь хулаа. гендэ гэдэг юм. Одоо тоглогч нарын дээр болох байл үү те. Юм Тасалжуулагч хэрэгтэй. Мэдгүй тэрийг бол мэдгүй. Чи голонд ингэж яваад байсан. Би бас нөгөө одоо өчтөр нөгөө 7 тоглолт дуусчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө комментууд чинь бас яаж шүү дээ те. Одоо дандаа л одоо хасаа өлгөөд гарж ийн ч гэдэг юм одоо те. Тэгж хүмүүс их бас тийм тал байгаа шүү дээ. Тэгэнгүүт би тэрэн дээр тэгж боддог байхгүй. Угаасаа амар баг ч гэдэг юм уу тийм үү. Энэ бол зүгээр л хасаа өлгөөд зүгээр нэр л явж байгаа шүү дээ. Тэрэн дээр яаж зөв шинжилт хийсэн бэ гэхээр 2 жилийн өмнө зүгээр зөв л нүүдэл хийчих жоохгүй залуу тоглогч нарыг бүрдүүлээ тэднийг сайн бэлтгэцэн ч гэдэг юм уу тийм үү. Цус хэлбэлтэй. Тийм цус хэлбэлтэй зөв хийж байгаа байхгүй. Тэрэн дотор яг нөгөө нэг 2 3 хон л нөгөө ахмадлууд л байгаа шүү дээ. Заллин тэр дандаа заллин. Гэхдээ тэгэнгүүт хүмүүсээ шин бөөн драфт номер 1-үүдийг 1 жил бөөнд нь авч. Хинээч авъя гээгүйсэн хүмүүс хин ч авъя гээгүй зүгээр л одоо нүүдлэл зөв хийчихэж байгаа байхгүй. Удаад явж байгаа хүүхдүүдийг аваад одоо бэлдээд гаргаад ирэнгөө та нар залж байгаа. Бүгд боломж байсан тийм үстэй. Хин тоогоо бусад багууд авах боломж байсан тийм үстэй. Тэднээс өмнө тэгвэл тэгэл холбогдоод авцсан байна. Сайн өнгөлж чадлаа зүлгэж чадлаа. Мид өнрийг хинч тоогооргүй байсан л гэж шүү. Ер нь 2 коуч бол. Яг уу залуу жоох хүүхдүүд чинь хараад тань. Яг тэгж биш л дээ.
Тэр чинь бас яг шинжлэх үе чинь баг бүрдүүлэх гээд тэгээ намайг бас яг тасгалжуулагч ингээд аавь вэри гээд пүүж яах яриад Тэгээ багийн яг гоё болцсон те. тэгээ яг тэр үе дээр л амар гоё зөв цагт нь зөв үйлдэлүүд хийгээд тэгээд тэр моментыг л алдаагүй авсан. Бус багуудаас төрүүлээд. А тэрнээс биш эн чин хасын үлгдэг баг нөгөө нэг л амар олон төрүүлсэн гэдэг нэр хүндэл яваад байгаа болохоос тэр чи ялгаа авахгүй л бус багуучиг дандаа л шинковуудаар эхлээд нөдлөө урд нь яаж хожигдж эхлээл бүр 13 дээр байсан. Тоото хэдэн нөгөө нэг л дуртай хэдэн балишгууд нь үлдээл бусд нь баг нөгөө Эрдэнтийн балишгууд шиг нүгэл яв бас нэг хэсэг үе байсан шүү дээ тийм яг доороос гэдэг нодлонч бол бүр төгснөд доороос гэж явсаар байгаа гэж гарч байна тийм. Тэгэхээр бас тэр тийм хүмүүс дээр болохоор бас яг энийг хэлмэр санагддаг байхгүй. Үнэн шүү дээ. Анхнаас нь бүр 0-оос нь хүүхдүүдийг жинхэнэ сая одоо абаг үлдгээр зүлгсээр байгаа л одоо л гэлзэж эхэлж ш хүүхдүүд тийм биз. Тэгэхээр тэгж нэг одоо хамаагүй тэгж ярихаар тэр жоо надад нэг жоохон эмзэг тусаад байд. Тэгээ одоо цаг хугацааны үед гэх юм бол ер нь бол юу штэ. Түрүү жилийн магадгүй заяа. Түрүү жилийн тэр олон шин залуучууд дээр драфтаар хэрэг орсон бол Желко биш. Гэхдээ драфтар биш. Тэр хүмүүс ингээ хасын үдгүүд ордгоор орцсон те. А тэгтээ Желко биш хин нэгэн Монгол алсчулж байсан бол хуучнараа л яг нөгөө нэг суурмараа л явна те. Нэг за арай итгэж байгаа хэддэл боломж олгоод тэгээ нөгөө залуу түлхүү тоглоулаад нэг амар минут олохгүй ч гэдэм. Бид нар чи ерөнхийдөө нэг тиймэрхүү байсан шүү дээ. Нэг жил 2 жилийн өмнө бол одоо л бид нар бол алстаа бид нар плей-оффын цувралуудад бэлтгэхийн тулд энэ хүүхдүүдийг эртнээс бид нар зүлгэж явах хэрэгтэй байна, тоглуулж явах хэрэгтэй байна те гэдэг юм дээр амар бүгдээр ойлголт нэгдчихэд байгаа болохоос шүү тийм үстэй. Тэр чинь нэг юм Желкогийн хувьд бол эхний нэг хэдэн 3 4 5 6 хожигдол бол нэг сонирм биш байлаа шүү. Желко гэснээс нэр манай багшийг маань ягаа явуулчих байгаа юм бэ? Тэр юу болчих вэ? Тэрэн дээр чин за таны өмнөх юм дээр нэг хэлээд ярьчих. Анх за яг Вали бит хоёр волейбол байсан. Тэгээ бит хоёр яг энэ баг бүрдсэн гээд би бас нэг Америкт явж байгаа ирээд Вали бас яг 1 2 3 хоногийн затыг зэрэг цуглаад тэгэл хамгийн анхны бэлтгэлийг итүүгэн дээр сон шалгаруулалт хийж вэри гээд ингээд бага бүрдүүлж исэн байхгүй. Тэгээ яг Жешко ирээд ингээд явж хахад манай Жешко бол яг үстэй толгоогоо майцсан. Үн сайн хүүхдүүд байна. Гэхдээ бараг сагсан бөмбөгийн knowledge гэдэг юм ерөөсөө байхгүй юм биш. түүх байна гэдэг. Одоо юу гэдэг нь pick and roll хамгаалах дээр флат нь юу юм, хээж нь юу юм, drop нь юу юм гэдэг юм уу те. Hand off яаж хөө мэдхгүй. Энд яаж та нар тэгээ сагсгалаад өгдөг байсан ингээд манусыг бүр ингээд. Тэгээд Монголын сагсыг муулах гад байна мэн гээл хэлж ирсэн. Яг тухайн үед бол манай хүүхдүүдийн хувийн ур чадвар бол амар сайн. Гэхдээ нөгөө коллектив буюу багаар ажиллах хоорондоо ойлголцох юмн дээр бол суралцах юм амар их байсан юм байна гэж харсан. Тэгээд яг манай Жешкогийн бол дасгалжуулагчийн хувьд бол яг нөгөө хүүхдүүдтэй буюу өсвөрийн тийм хүүхдүүдээ систем суулгадаг агуу сайн туршлагатай байгаа. Тэр бол амар сайн суулгасан. Тэгээ яг нэг холбор ингээд зурж эхлээл. Тэгэл за энэ дээр энэ хүүхд ингэж тоглоно, энэ дээр тэр тэгж тоглоно гэл ингээд яг ингээд дасгалжуулагчийн багаас өглүүлж байгаа л яг тушаал буулгадаг. Зөвхөн энэ довтлоход дуутахад тэр хүн дуусах хэвээр. Наан нь ям боломж байгаа тэр хүн довтлох боломж юу болохгүй. Яг одоо эцсийн моментн дээр те одоо ингээд тавуулаа байж байгаа те одоо фист ч үгүй нэг холбор дуудлаа гэхэд одоо амбук дуусах хэвээр бол амбук л дуусах юм. Дундаас наваачаа саруул одоо тэнд нөхөө оноо авчих юм бол оо тэнд чи манай хүчээстэй ингээд алдаг байсан. Яг тийм байдлаар ер нь хүмүүсээ гаргаж ирсэн. Эндээс энэ моментн дээр хүн тоглоно, энэ моментн дээр тэр хүн тоглоно гэдэг ийм амар тийм детайл юмнуудыг ер нь бол нодингийн хувь заагаа. Тэгээ тэрнийгээ стресстэй. Дундаас нь манай ядч яах вэ? Нэг мэрэгүү хаан гаргаал. Ингээ болох юм биш үү? Ингээ хийчихэл та гэдэг үгжил уурлаад байдаг байсан байхгүй. Яг өгсөн чи өөрөө сонл хагаад идэв. Тийм амар байсан. Мэргэн санаа төрөөд бас нэг яваалч марч юм шиг те. Хопа гэж маш хийж юм. Оба гэдэг. Ийш өгч юм бодоод бундаас маш хийж юм. Миний хамгийн анхны бүр нэг би чинь бас коучтойгоо нэг ингээд ам өрөх ч юм уу те санал зөвлөлтөхгүй юм гарч байгаа шүү дээ. Манай нэг тоглолтын дээр холбор явсан чи саруул яг суусуул шидчихдэг байхгүй. Яг суусуул гарч ирээ хидэд хийчихэж байгаа. Тэгсэн чи солилцоо захсан манай суулгах гэж байгаа юм. Тэгээ над руу уурлаа. Даа чи хөлбраа мэдгүй. Чи наадаа заач гээд. Юу яах вэ? Би одоо яах вэ? Суулгаараа шидэж байгаа нь би одоо харуулаа чи болохгүй шүү дээ гэлтэй биш. Тэ. Тэгээ тийм процесс нөднөө бол амар их гарч ирсэн яг нөднгийн. Тэгээ одоо энэ жил мэл хамгийн амар байгаа юм нь яг ямар ч хөлбөр явсан тэр хүн дуусах хэвээр дунд нь ийм боломжууд байгаа гээд одоо маневрлаад ихтэй задарч ийсэн юм. Гэтэ нэг асуулт нь яг наадмын дээр чинь. Нөхөр бол яг системээ суулгасныхаа дараа бол тэр сул довтлох юмын зөвшөөрж эхэлж байна. Одоо бол тэгээ дараад нь зөвшөөрч гэж маневрлуулаад. Тэгэхээр зорилго нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр та нар замаа фул одоо нэг тойрох ёстой нэгэ тойроо. Бити 45 дээр ч юм уу те эсвэл 90 градус дээр ч юм уу дур мэдсэн шийдвэр гаргаад дэлгэж байгаа юм биш үү те. Өнгөрсөн жил бол яг тэгдэг. Холбор явна 8 секундыг манаас хүлээдэг байсан шүү. Яг тоглогч чинь бүгдээрээ.
8 секундын дээрээс яг бөмбөг ирэх одоо тэр хүн гээд нэг хөлбөр давж шүү. Тэр нэгээс нэг тоглоно. Тэрийг хүлээ гэдэг зүгээр зарим цагмаагаа хараад 8-аа хүлээ л тэгээд амар сонь. Тэ. Яг тийм процесс байсан. Энэ жил бол яг хамгийн ихний кат матаар оноо мон аав шүү гэдэг ийм хөгжүүлэл явсан л та. Яа нэгэн цус систем ч тэр бол. Тийм. Шийдвэр гаргалтын сахилга баттаа гаргуул сургаж байгаа. Одоо манайх ч угаасаа сагсанд чинь одоо нэг сагсны болсон хүчин гэдэг нь шүү те. Одоо бид гурийн хувьд ч юм уу те ингээд коуч багц тасгалжуулагч болоод хамгийн дутагдж байгаа юм бол манай салбарт одоо багц тасгалжуулагч ажиллагаа. Тэгээд дээрэс нь энэ чинь ингээд энэ чинь 1-2 хүн ч юм уу сэтгэлтэй баяр бат сэтгэлтэй чин зөрөгт ариун болд байж байгаа энэ чинь 30 хүүхдээ л ажиллаж чадна. Бөөнөрөө 100 200 улсын хэмжээнд бөөнөрөө мэддэг хамт чаддаг мэддэг байж улсаа тэр чигт нь ингээд масаар нь хөгжүүлээ тэр дотроос сайн бүтээгдэхүүн авна. Тэгэн гоч одоо би ганцаараа сайн байх шаардлагагүй болж байгаа. Тэгэхээр аль болох те масаараа сайн байх хэрэгтэй байдаг. Хамгийн дутагдaltaй юм бол багц тасгалжуулагч байсан. Тэгээд тэр дээр нь холбоор нь бас юм хийгээд байгаа юм бол гэж бодож байна. Ер нь энэ дасгалжуулагчийн холбоог нь баяр цогт дасгалжуулагч би те ингээд хүмүүс 17-8 онд байгуулсан. Тэгээд яг үйл ажиллагаа явуулж чадахгүй тамга тэмдэг авцсан ингээд явж байгаад сүүлийн одоо 2-3 жил бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд одоо ер нь бол харж байгаагаар ингэж байгаа юм. Эхлээд бүтээгдэхүүн гаргахын тулд бүтээгдэхүүн хийж байгаа хүмүүсээ бэлдэж авъя. Тэгээд одоо нэг хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо гэдэг нь шүү дээ, тэр шиг гишүүнчлэлтэй болъё. Одоо 6 сар жишээлбэл Венд очоод дэлхийн дасгалжуулагчийн холбоонд илсийгээд дүрм журмаа орчуулад ингээд явж байна. Тэгээд илсчих юм бол та дасгалжуулагч болсон бол жилд 12 цаг кредит цагийн заавал сургалтанд суусан байж лиценз чи идэвхтэй явна гэдэг чинь өөрийгөө дандаа сайжруулах гэсэн үг байна. Тэг яг хуульч өмгөөлөгч нотариусны холбоо шиг те ийм байдлаар үйл ажиллагаагаа явуулъя. Тэгээ бидний хувьд бол юм зохион байгуул. Масаар нь сайжруулахгүй бол үнэхээр тэнд одоо ямар хүмүүс сагс цаагаад байгаа вэ стандарт нь бид нар мэдэхгүй байгаа шүү дээ. Спи шиг юм биш те. Ийм болгоё гэдэг ийм зорилготой явж байгаа. Тэгэд энэ дээр хамгийн их тус болсон хүн бол манай Жилко дасгалжуулагч. Өөрөө FIBA-гийн зааварлагчийн тийм статустай доктор те ийм мундаг хүн яг одоо бол баг 300-400 дасгалжуулагчид сүүлийн 5-6 сар заалаа. Үнэхээр чинь ингээд 5 хоногоор 5 удаа 25 хоногоор 2 төрлийн лицензийн сургалт орлоо. Тэгээд яг бидний алсад харж байгаа юм бол багц дасгалжуулагчаа л бэлдээлж бодоод хүсээд байгаа. Тэгээд энэ маань бас сайхан эхэлсэн явж байгаа. Манай Жилко дасгалжуулагч сүүлийн 2 жил Монголын сагсанд хим хийлээ. Тэ одоо зөвхөн хасын хөлгүүд гэдэг чинь нэг тийм рол модель маягаар те хөгжүүлэнгууд бусдын дагаад манлайлд орно. Яг айлтгын стандартанд нь хүрхээ хөгжиж байгаа шиг бас нөгөө болсон хүчин бэлдэх тал дээр гэсэн мундаг ажилласан. Тэр нь бол зөвлөхөөр ажиллуулахаар ер нь бол тохирсон байгаа. Цаашдаа одоо дасгалжуулагчны холбооны зөвлөх гэдэг ийм статустай явахаар байгаа. Өөр яг нэг FIBA-гийн инструктор юм бэлээд ер нь Тэр мундаг дасгалжуулагч яагаа явуулчваа гэх асуулт биш. тэр нь болохоор надад одоо би ер нь хойрхон байсан л та. Тэгээд сая өвөл нэг лиг 12 сард илүү тэгэл манай чинь Серб явсан шүү дээ. Тэр үеэр чинь бас ураг ойл бас Европын нэг улсад нэг 5 хоногийн инструкторын сургалт хийчихэд ирсэн. Өөрөө FIBA дээр ингээд байнгын скежүүлтэй байж идэм бил. Тэгээд сая яг хэлсэн яг ер нь бол нэгдүгээр гэрээ нь бол 3 сарын 25-нд дуусчихсан юм билээ. Тэгээд плей-оффи одоо ингээд хоошоо сунгагдах юм бол тэрэн дээр нэмэлтээр гэрээ хийн гэдэг зүйлтэй байсан. Тэгээд гэрээ нэгдүгээр дуусчихсан. Хоёрдугаарх нь болохоор тэр FIBA-д нь баахан юу ирсэн. Нэг скежүүлэд манай хүн чинь нэг хойшлол байсан юм өөрийнхөө ажлуудыг. Тэгээд тийшээгээ бас нэгдүгürt явах шаардлага ер нь өөрт нь байгаад байсан юм байлээ. Тэгээд ер нь одоо юу гэдгийг надад хэлээ нэг өдөр л хийсэн л тийм хоёрд хожигдлын дараа би ер нь яа та хэд бол те одоо баясаач таагаад бол асуудалгүй аваа явчихна уу гэдэг. Юу яриад байгаа болохгүй шүү дээ. Яагаад ингэж юу яагаад гинт манай хүн чинь ерөөсөө нэг тийм өөрөө шийдвэр гаргаад тэгээд бид чинь өндөр аваад юу вэ яах вэ болоод явсан. Асуудалгүй одоо би бол манай залуучууд бол ямар ч асуудалгүй одоо систем юугаар тоглолч нь итгэж байна. Гэт өөрөө нэг юм зөрөгтэй шийдвэр гаргасан гэх юм уу. Тэгээд ер нь нэг дараагийнхаа ажил руу тий дараагийнхаа ажил руу бас жоохон бодчихудаа л гэж харсан. Тэрнээс бид нар бол Чензо Мензотой модалцаад явсан мовсон гэ шуум явуулсан. Тэр л худлаа л юм те. Юу өөр Чензо яриад байгаа юм. Тийм ба. Нэг л цагсанд нэг л Чензо байгаа шүү. X төцчихсэн нэг л байгаа шүү. Тэгээ ер нь бол хасын хөдгүүд яг нөгөө нэг Жилко дасгалжуулагчийг авчирсан бас би бас амар олзуурхаад байгаа шүү. Ягаад тэгэхээр яг тийм FIBA инструктортэй хүн байж таардагч тийм нөгөө хүн маань дээрээс нь сая хэлж байгаа шиг яг нөгөө нэг бүр ингээд
багаас нь хүүхдүүдийг бэлддэг байсан коуч. Тэгээ дээрэс нь эмэгтэйчүүдтэй 20 жил ажилласан. Эмэгтэй тоглогчдтой. Тэгэнгүүт нөгөө ер нь зүгээр яг ивэр юмыг яаж ингэж суулгад юм бэ? Тэгээ заавал ингэж хүчээр биш. Ширүүнээр биш Тийм гэдэг юмыг амар сайн мэддэг тийм хүн санагдсан. Тэгээ дээрэс нь биднэрт юу хэрэгтэй? Бид нар суйрлах хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт нөгөө манай Азагийн Америкас нөгөө 100 тэнцээч одоо өдөр болчихсон юм ааш. Энэ шүн штэ тий. 4 цагийн үе залгадаг байхгүй. Аавсан чинь андаа. Ер нь бол яг чиний сая хэлснийг хэлж байгаа байхгүй. Ер нь бол нэг амбук байгаад нэг А2 байгаад бол ямар ч хэрэг байхгүй. Зүгээр. 20 30 бараг 200 300 2 3000 тийм олон сайн хүнийг бэлдэж ижил Монголд сакс хэлтэй. Энд чинь бол зүгээр тоо томшгүй. жиг төгсөх юм байна. Тасалжуулагч нар байна. Тэгээд би нэг бас нэг зүйл тодтоод одоо хэлэх нь зүг байх гэж бодчихоо те. Одоо энэ оюутны саксофон холбоо гэдэг нь шүү дээ. Эний чинь бас цогоо ах би те ингээ хүмүүс байгуулсан ах. Тэгээд наах нөгөө идрууган маань хариуцаад олонний дунд оюутны лиг миг явж байсан. Тухайн үед бас зардал мөнгөний асуудал болохгүй те. Нэг ингээ 1-2 жил яваад дунд нэг тасалтаад ингээ явсан. Тэгээд тэрийг одоо манай тэнүү маань бас мундаг гоё авч явж гин те. Тэгэхээр 90 нь бол ингээл одоо хэлэхэд байгаа санаа баяр цогт багш маань те яг саксанд энэ тогтолцоог нь бий болгоход бол үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн. Одоо дасгалжуулагч нарын холбоогоо заахын дүү. Яг би өөрөө нөгөө хуулийн мэрэгжилтэй болохоор заахын дүү нэг ийм төрөн бос байгууллага ингэж байгаа. Одоо хоёулаа ингэж байгаа юм шүү. За чи нэг ийм юм дээр ингэж энийг судлаадах ч гэдэг юм уу те. Тэгээд одоо энэ оюутны саксон бөмбөгийн холбоо гоё болчлоо, жигдэрчлээ. Формат нь бий болчлоо. Одоо үнэхээр гоё хөгжиж гин. Одоо энэ дасгалжуулагч нарын холбоон дээр бас ажиллаж гин те. Ингээд бас нөгөө Азагийн сая ярдгийг бол нөхөр олон жилийн өмнө олоод харцсан учраас тогтолцоог нь сайжруулахад бол ингээд үнэхээр үнэтэй хувь нэмэр оруулаад одоо зүтгэлтэн гэх юм уу те болоо явж байгаад бас цагаахтаа бас баярлалаа гэж хэлхэн зүг байх гэж бодож байна. За ер нь нэлээд өндөрлөгтэй шинийг хандсан байна гэж шүү манай найр. Райм бук явах гэдэг юм. За тэгье. Райм явна. Чинзоогоо дийслнэ. Яа. Гайгаа зөрүүлээд нэг юм явнаа. Чинзотоогоо би бэлдээд уучрлаа. Чи бит хоёрын нөхөрлөл үнэхээр хуучрлаа. Хулаа явсан шүү сая. За ингэж байгаа. За насны ирэмбэр Чинзоогоос эхэлнэ. Камсамита аниосе халлуягийн Чинзино. Коучинг карьер нь ялхтанд эхэлсэн яг л Нзино. Дайчтай 21 даваргалж ургацтай дээдлэгт финалдсан. Даанч нэг сториноос олж тэр маш том алдсан. Яа. Нэг стори явцсан тий. Нэг хийж гэлд яваагүй юу те. Чи ямар стори явчихсан? Нөгөө нэг яа те. Тантай тоглолт шүү дээ. 7 дахь тоглолт үлдээсэн. 6 дахь нь байлуу? 6 дахь байсан. Тэр би чи дууссан гэдэг. Шээ ингэсэн хоо 3-2 болсон. Тэгээд тэгсэн чинь айлын бүх легонд явчих واخ. Тэгээ өмнөх жил нь яг бүр легонортой хот хожидсон. За тэг дотор бодогдно шүү дээ тий. Легонортой байхад нь өнгөрсөн жилийн янзлал финалдсан. Одоо легоноргүй. Тэгээ бид нар 3 легонортой. Яг тэр өдөр нь яж яхад нөгөөх нь жилийн өмнө гэж гарч ирээд тий. Тэр мэрийга яваад. Тэгээд тэгсэн чинь монголчууд нь 2 дарааж янзлуулаад явцтай юм тэгээд манай хүн тэгээд бас хаширахгүй сая нөгөө 7 тоглолтод хожиж байж гээд амар стори дахиад оролцсон юм л явж байлаа. Тэр чинь дуусны ар дээр тий. Үгүй. Яг араас нь шүү. Өмнө. Итгэлтэй байсан гэхдээ. 7 тоглолтод хожиж Яг өмнөшгээ тэлтэй байсан уу? Өмнөшгээ байсан. За айбогийнхыг явъя. Баян онгороос гаралтай Humble саксчин айбо. Балашгуудынхаа нүдээр хайран амтлаг чихэр Харибо. Коучийн замлынхаа өсөлтийн хурд бараг л Формула 1, Cousins харих тиктийн захиалж өгсөн Chosen One. Амар болсон. Ийгүү болчихлоо шүү дээ. Тэгээ ер нь яг манай хоёр дахь намайг байхгүй гоорстой ажлыг болох зэйл харсан уу? Бас авьяас нь илрээд байлаа шүү дээ. Амар байсан. Дис мис бичиж орж ир тэнэгтвэ хоёроо. Хоорондоо хаяга хадрахгүй ш. Гуруулаа эвтэй байж. Эвтэй байж. Наач одоо надад нэгийг зориулж биз одоо чамд нэг байгаа л гэдэл. Хий гიშгэл мишгэл тэгээ чамаа бас амар л шарж илэн штэ тий. Баярлалаа. За тэгээд за коуч бол ямар ч ус өөрөө явцсан юм ботцсон юм тий. Тэгээ ер нь зүгээр одоо нэг минут жоохон доош орсон юм чинь гол нэг яг яриулъя гэж бодож исэн юм руугаа ормоор байна. Одоо яг жишээлбэл
яг тоглогчдын цалин мөнгө илүү байх хэвээр юм уу? Далд багсан хувь бодлож асууж байгаа шүү. Тэрнээс зөв хариулт гэж угаасаа байхгүй. Тийм үү? Тэгэнгүүт дээрэс нь дасгал жуулагчдын цалин мөнгө ер нь яг хизээ яригдах хэвээр одоо ер нь цаг нь болсон уу болоогүй байвал яг ямархуу төвшөнд байж иж бид нар өөр ажил хийхгүйгээр яг энэ рүү 100% анхаарах боломжтой байх юм ер нь гэдэг юм. Одоо коучнер оруулж ирсэн дээр л энийг асуу шүү дээ. Ер нь бол За эхний асуултанд бол би ингэж бодож байна. Ер нь бол ил байх хэвээр. Одоо нөгөө нийгмийн даатгал төлдөг байх хэвээр тий. Одоо тамирчид тэгэл нэг дэгдэг штэ. За чи арай бага авах гээд надад ашиггүй байна. Гэт ингээ гар дээр нь кэш ч юм уу ингээ шилжүүлж өгөөд идэг. Энэ эргээд нэг утас ч юм уу байрны лизинг мизинг болох гээд тэгэхээр ямар түүхгүй учраас юм гарч ирдгүү тийм үү. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгч байгаа хууль тогтоомжийн хүрээнд ашиг олж байгаа л бол бид нар татвар төлөөд ингээ явах хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт нэг ийм орж ирэх юм шиг санагцсан. Агент. Одоо баг нь мөрдөг, тамирчин мөрдөг ийм кейсүүд өнгөрсөн хугацаанд байсан. Тэр энийг таслан зогсоохын тулд мэрэгжлийн болохын тулд одоо ингээд чи надад амар их туслаад байсан чи нэг өдөр зааханд нэг үнгүү тоглоцох гэхээр би гүгж чадахгүй шүү дээ. Тэр яг ийм харилцаа яваад байгаа байхгүй. Тэр цаашдаа бол мэрэгжлийн байгуул энэ харилцаа байж болохгүй. Чи өвдөр харилцахын тулд заавал төлөөлөгч буюу агентээр дамжих хэрэгтэй. Тэгэд агент нь багийнхын эрх ашигыг хамгаалдаг, тоглогчдын эрх ашигыг хамгаалдаг, цалин мөнгөний загтан өгч авалдаг ийм зарчимтай гэрээтэй байх нь зөв юм байна. Гэсэн. Тэгэхээр бид нар хүсэн үсээгүй одоо FIBA-гийн шаардлага гэсэн байгаа байхгүй нөгөө агент болох хэрэгтэй. Дотоодын зах зээлээ барьсан агент болох хэрэгтэй байна гэж бодсон. За тамирчдынх дээр бол ил байх хэрэгтэй юм байна. Дасгалжуулагчийн хувьд бол би одоо өнгөрсөн жил бол 50,000 $40,000 $50,000 цалинтай гадаад дасгалжуулагч байлаа шүү дээ. Энэ жил бол хамгийн бага нь 5-6 мянга байх шиг байна. Тэгэхээр за 20 сая төгрөгнөөс 50,000 ч баг 180-90 сая төгрөг юм уу те. Иймийн хооронд гадаад дасгалжуулагч нар цалин авчихна. Гэхдээ яг Монгол хүнхээр муу гэсэн үг биш шүү дээ, тийм шүү дээ. Бид нар бас өсөж чинь, сайжирч чинь, сурч чинь, мэдж чинь, стандартанд нь хүрч чинь. Тэгэхээр ер нь бол багадаа нэг $3,000 ч юм уу те. Сарын 10 сая төгрөгийн цалин авчиж өөр ажил хийхгүйгээр амьдрах боломжтой гэж харж байгаа. Багадаа 10 тэгээ магадгүй 20 ч байт юм уу. Гэхдээ нөгөө юу байж болохгүй. Одоо бас нөгөө нийгмийн даатгал энэ төр гэдэг асуудал бол байгаа. Хоёр ажил хийхгүй нэг ажилдаа фокуслан ч гэдэг юм уу те. Ийм юмнууд бол байгаа юм. Яг л мэрэгжлийн байхын тулд хангалттай цалингийн өгөөл ингээ явах нь зөв. 3,000-аас доош ороод ирэхээр бол хэцүү болчихлоо юм л та. Тэр хүний одоо шил энэ жил анаргаа дасгалжуулагч байж та. Гадаад дасгалжуулагч тэр өөр тэр плейофф шалгараагүй агуудтай хийж чадаагүй хийгээл тэгсэн мөртлөө ягаад цалин юм байх хэвээр тийм үү? Адилхан зах зээлийнхаа ямар үнэлэгдэх хэвээр чадвар үнэлэх хэвээр гэж бодож чинь. Гэхдээ минимум бол 3,000 л гэсэн тийм бодол байна миний бодлоор бол. хайбо. Яг миний хувьд бол яг тэр агент айгу ер нь бол чухал юм байна тийм. Агенттай байх хэвээр тэгжиж одоо тамирчид ч гэсэн тамирчдын хувьд ч тийм. Одоо лигийн тоглолт явж итэл бас нэг энд тэмцээн гараад ирдэг тийм. Тийшээ орох хэвээр цаагаараа ажил хийдэг байх бол ажлын шаардлагад өөр тоглолтод орох ч байдаг юм уу. Сагс тоглоногийн ажилдаа орцсон байгаад байдаг тийм. Тэгэхээр нэг иймэрхүү юмд яг агент нь амар сайн маневр хийх шаардлагатай. Тэнд нь тоглол бол яах вэ, яахгүй юу? Цалин мөнгөний яг өгч ийн өгөхгүй байна уу? Тэр хүний яг нөгөө нэг одоо талбай дээрх гүйцэтгэлийг бид нэр хараад байгаа боловч талбайн гадна яг амьдралнаас яг яагаад байгаа юм гэдгийг амар тооцох хэрэгтэй. Тэгэхгүй талбайн гадна амар амьдралаа зохицуулах зарил хичээгээл яадаг хэрнээ юугаа сагсаа тоглоно гэхээ чи энэ ч өөрөө би физиолог болон амар богинохон болчиход байгаа байхгүй. Тэгээ энэ хүн 35-40 хүрээд яах юм гэдэг амар эрсдэлтэй. Дасгалжуулагчдын хувьд бол дэлхийд дээр хараад үзэх хаанч очсон тэгээд энэ бол тамирчдаас бага цалинтай байдаг. Гэхдээ бага байлаа гэдэг нь амьдралд нь бол хангалттай хүрэлцээтэй байгаа гэж хараад. Тэгээд дасгалжуулагчдын ажил бол өөрөө Америкт надад хэлж ирсэн юм аа. Нэг уурхайд ажиллах хүн төгсөл гэж тооцдог шүү дээ. Яг тэрнтэй адилхан шүү дээ. Дасгалжуулагчийн ажил бол гэж хэлж. Ягаад тэгэхээр ер нь бол дасгалжуулагч шинэ онддгүй шүү дээ. Ягаад гэвэл дандаа тийм төлөвлөгөө гаргаад юм хийгээл тэрийг яах вэ, энийг хийх үгээл талбай дээр их юм бодно. Тэгжэл нэг нөхөр нь 12 нөхөр чинь нэг нь сонгоороод асуудал үүсгээд явна. Тэрийг яах вэ гэж буцаад харилцаан дээр анхаарна. Олон молгоо өмсөх шаардлага үүснэ гэдэг амар их нөгөө маневр хийдэг учраас дасгалжуулагчийн ажлууд хүн төгслийн ажил шүү дээ. Тийм учраас салин өндөртэй байх хэрэгтэй гэдэг. Тэгээд тухайн үед би чинь бас нэг хэлж илсэн. Чи одоо тэгээд дасгалжуулагчийг туслахын цалин хэдийг авах вэ, явах вэ, хийх үү гэхээр нь за одоо тэгээд яг нэг $1,000 борог авдсан шүү дээ. Ингээд хийдэж шүү дээ гэдэг нэг зүгээр ийм их ойролцоогоор авдаг гэж хэлж ирсэн. Тэгсэн чи хөө тэгээд яг Монголд би нэг очиж ирсэн шүү дээ. Тэгэхэд юу нь яг манай Америкт адилхан юм билээ шүү дээ. Хүнсний үнийх нь үн ханш маншин. Тэгээд та нар тэгээд яг амьдрч чаддаг юм уу гэдэг. Бүр ингээ гайхаад байсан шүү дээ. Яг ингээ сүүмүү ингээд авахаар баг Америкаас баг хүнтэй шахвал юм билээ шүү дээ гэж бигээд өргөр хэрэглээний бараамаараа
Тэгэхээр бол надаас ч гэсэн яг юм одоо юу гэдгийг яг бүтэн цагаараа ажиллаад тасгалжуулагч гэсэн агенттай байх хэрэгтэй ер нь. Тэгээд бүх юм юм ном журмаараа болчвол тэр агент гэсэн нэг ажлын байртай болчихно. Бид нар ч гэсэн яг цалин мөнгөн дээр одоо юу гэдгийг анхаарахгүй ажил руугаа фокуслаад яачих боломжтой. Гоё ойлгомжтой болчих واخгүй тий. Одоо хогийн бацаан баг хаяа явцсан гэдэг юм байхгүй болчихно. Тэгнь. Цалингаа авч чадаагүй шүү гэдэг юм байхгүй болчихно. Наа чи хогийн баг гэдэг ч юм уу тийм бас болох. Лалрын баг юу ч юу ч өгөөгүй шүү гэдэг юм уу. Тийм юм байхгүй болчихно. Тий, сүүлийн 2 3 жил Ямар баг гэсэн бэ? сүүлийн 2 3 жил манай лиг дээр жишээ нэлээд багуудаар гарлаа штэ. Тийм байгаа. Нөгөө тамирт ангидсан өстой гомдсон түнцсэн пост мост бичдэг те. Тэгээ би яг нөгөө дасгалжуулагч тэр нэг юм бас хэлхэ марчиж одоо том зураг скопор нь харна штэ. Одоо хамрах үрээгээ харуул за 10 мэрэгжлийн баг 10 сонирхчийн баг гэд тунгууд за нэг багт 2 гэдэг бол 30 40 дасгалжуулагчийн им зах зээл байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр 30 Монголын топ 30-ын дотор орно гэдэг чинь амар хэцүү штэ тийм биз дээ. Тэгэхээр дээрээс нь амьдралаа золиосно гэхээр тэр 31 болцсон хүн болвол ер нь тултлаа цалин авах хэвээр. Тэр 31 болтлоо хүн хөдөлмөрлөнө гэдэг чинь бүх юмаа золиосч чинь гэсэн үг те. Магадгүй 3 400 ч юм уу 3000 байсан бол одоо сербд чинь хэдэн клуб байдаг лээ. Хэдэн мянган л гэдэг шүү дээ. 54000 клуб байдаг. Сая сургалтаар яриад байсан. Хэдэн мянган коучтэй. Харин тий би гайхаа тийм биш байхгүй манайх. Тэгэхээр чи манайх 30 40 хүний асуудал ярьж байгаа юм чинь энэ хүмүүс коучийн тоон авдаг. Тоглогчдын тоноос даваа хамаагүй даваа. Тий. Яг надад бас нэг юм санаа төрсөн. Сайн нөгөө нэг C зэрэглэл B зэрэглэл гэдэг яг манай одоо тасгалжуулагчийн холбоо Василис тасгалжуулагч, Жешка тасгалжуулагч зохион байгуулсан шүү дээ. Яг B зэрэглэл дуусч яхад нэг юм санаа төрсөн байхгүй. Одоо би яг цогоогчтой цуг яриа сууж ирсэн. Багшаа ер нь ингээд юу яаж болдгоо. Тэгээ би зэрэглэлийн одоо үнэлэх авсан тасгалжуулагч байх юм бол одоо багада ийм цалинтай ажиллах хэрэгтэй гэдэг юм бас юу холбооноос заач бас болох юм шүү. Тэгээ C зэрэглэл нь бас яг ийм левелтэй тий. Одоо нэг сарын C зэрэглэлийн тасгалжуулагч бол хүүхдүүдтэй ч юм уу юунд ажиллаж байгаа бол сарын 2 сая төгрөгтэй ч үт юм. Би зэрэглэл нь бол 5 сая төгрөгч байдаг юм. Ингээд нэг ийм цензур заагаад тэгээд тэрийг авч байгаа юу гэдэг юм бас бид нар холбооноос бас хянаад байж болно шүү дээ. Ямар байгууллага дээр одоо Айбо гэдэг тасгалжуулагч ямар клубтэй хамааралтай явж гин гэрээтэй явж гин одоо тэнд байгаа 10 жилийн нэг багс зэрэг авцсан байгаа. Яг тэр сургууль дээр хамааралтай байна уугүй юу гэ тэ. Бид нар ч бас үнэлгээ авах гэж бас тэр чинь ажлынхаа хажуугаар дахиад цаг хугацаа зориулж байгаа. Дээрээс нь дахиад ажлынхаа хажуугаар хүүхдүүдтэйгээ нөгөө нэг ажилчил байгаа юм чи яг тэр юм цензур байчулах зүгээр юм байна гэж харж байна. Тэгээ эй зэрэглэл нь одоо тэрх юм бол яг топ одоо нөгөө дээдлигийн тасгалжуулагч нар болоод. Яг тэр чинь одоо ингээд гой санаа. тоглогчдод ч адилхан тэгж байж болох юм шиг ингээд одоо рүүки тоглогчнор тим одоо ветеран тэргээд бас заа гэдэг тийм. Тэхийн тулд нийгмийн даатгалаар нь л хянах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд өгч байгаа өгөөг нь мэдэхгүй ингээд яваад байна чинь бүгдэнд багтанд шаардлага тавиал нийгмийн даатгалын төлөвт хэрэгүүрч бид нар цалинг. Тэр нэг NBA тоглож байгаа тоглогчоос би энэ цалинг нь асуухгүй яаж өгд ингээд гэсэн сард 2 удаа төлдөг гинэ. Нэг Детройт тоглож байсан. Тэгээд Josh Smith сүүлийн жилээ нэг Детройтэд өндөр цалин авчиж сүйдэг байхгүй. Тэгээд аврагын цалин бол ингээл нэг буухта 1.5 2 цалин орж ирдэг ингээл те. Paycheck нь аврагынх болохоор 6000 18000 гэж орж ирдэг. Хажууд нь ийм орж ирдэг. Тэгээд тэгсэн чи ингээ ийш тийш аялын тоглолтоор явах бол надад хэлчих би бүх тэр хамаасан садны чинь төлбөрийг төлөө аваа явна гэдээ явдаг байсан ингээ ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь ингээл холбоо нь мэдээд нь шүү дээ. Хянаад байна. Тэгээ магадгүй энийг дагаад өөр нөгөө хүнд асуудлууд шүү дээ. Хятад одоо нэг асуудал байгаа. Манайх нэг татврын 1% гэдэг нэг юм асуудал ороод ирлээ шүү дээ. Хятад энэ мөнгө угаалтай асуудал аяг өгөх гэдэг. Би тэр бумын татвар хөнгөлж байгаа юм байна. Би чам 500 нь өгч 500 нь буцаага надад өгчих гэдэг. Тэгээ тэнд зүгээр л юм бүртгэлтэй цаасан дээр харахад үйл ажиллагаа явуулж байгаа юм хий хоосон асар их юм клубүүд бий болдог. Угаасаа энэ мөнгө угаах асуудал чинь бий болж байгаа хгүй дагаад. Тэгэхээр тэрийг байхгүй болохын тулд яг одоо энэ нийгмийн даатгалын хууль ёсныхаа дагуу явах хэрэгтэй гэж хэлжүүлэл явчих, баримтжуулаад явчих гэсэн үг тийм. За тэгээд ийхүү одоо манай нөгөө найруулагч маань дуусгах гэж чихэн дээр яриад байдаг. Ингээ штэ. Тийм. Тэгээд ингээд байдаг. залруулга явуучих уу? Юу юу. Инглээ л дээ сая хоёр дахь тоглолтын дараа нөгөө би ч одоо Cousins-ыг зүгээр л яг хөө тэр импорт гэж хэлчихгүй юу? Тэгсэн чинь хүн амьтан чи хүү чи хинбэ гэл бөөл юм боллоо сошиалаар. Тэгээд яг зүгээр би одоо нэгдүгээр те тэр эсрэг тоглож байгаа хүнээ шүтээ дээлтэй биш. Багийнхаа харж байгаа амар юм байна, гоё юм байна гэдэг дээлтэй биш. Чи өрсөлдөгч хүн чи өрсөлдөгч нүдээр л харна биш. Тэгээд дээрэс нь тэр хүний би ямар түүхтэй, нэртэй нь өрсөлдөх гээд байгаа ш. Яг өнөөдрийн биеийн потенциал боломжийг нь үнэлээл яаж өрсөлдөх үгдэл ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг 100 гаруй хүнээс бас бүлийдүүлээ бас ганц нэг мессеж ирсэн. Гөө тэр бол ямар асуудал байхгүй. Ягаад тэгэхээр чиний орн бараг хинч байсан гэсэн тэгж хэлнэ. Ягаад тэгэхээр чиний ярилцлагыг танаа тоглогч
сонсохгүй. Тий. Тэгэхээр Тийм юм чинь чи коуч нь айж ийна гоё юм байна гэдэг хэлтэй шүү дээ. Манайх бол хожихгүй. Юу Космос бол амар юм байна. Яагаад ч хэлж болохгүй байхгүй. Космос тасарсан байсан. Надад нэг ийм мессеж ирж штэ. Чи тэнэг гар юм да. Ийм гоё амт ирчээд байгаад эвтэйхэн гар барьчихгүй гээд тийм мессеж ирж ийн танихгүй хүнээс. Эвгүй гар барьсан юм яац юм. Гэхдээ яг хоёр надтай гар барих битэрсэн дис үүссэн шүү дээ. Өчигдөр тоглолтын дараа гараа дээр хоёул үзий мүзийг аврагсан намайг заажгүйгээд бишдэг байлаа шин. тийм болсон. Тэрийг ойчод орчуулаад хэлсэн юм бах та. Гэхдээ тэгэл яг үдчихэж байгаа хүн чинь ингээл дис яваад ангуут хүн харчаал намайг тэр үл хүндгээд байна гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгээд чиштэй тэнэг гар юмда гар барьчихгүйгээд нэг тийм чат ирсэн тэгээд баярлалаа л гэсэн. Тэрэн дээр бол Манайхныхаар бол нөгөө нэг 92 оны нөгөө нэг Америкийн Dream Team-тэй нөгөө эсрэг тоглосон бол цог суугаад зураг авахулдаг шиг л байх хэрэгтэй байсан юм байна шүү дээ. Чи юу нь тэгж л хүсээд ах шиг би байна. бас гайхаад яагаад энэ одоо зураг авах. Чи нэрээ тийм чи одоо цог очоо зураг авахулах газар чи одоо гар мар яриад. За ийгүү. Яа нилээ бас алган дугаар олох байжээ тий. Яа. Эрт яриагаа гэлсэн бол. Ийхүү дугаар 25 өндөрлж байна үзэгчтэй. Тэгээд урилга хүлээн авч оролцсон хоёр тасалжуулагчдаа маш их баярлаа. Тэгээд цаашдын карьертаас маш өндөрөөс өндөр амжилтыг хүсье өрөө. Магадгүй цувралд амжилт хүсье. Тийм финалийн цувралд амжилт хүсье. Магадгүй сүүнл юм биш. Амбо коуч хаа. Тэгээд магадгүй зүгээр эргээд өөр багийн хит коуч нарын юугаар хийдгээд ах чи би хийдгээд ахгүй хит коуч нарын дүрээр бас хоорондоос тааралдахыг хүсье өрөөё гоё ингээд өрсөлдөөд тий. Одоо нэг газар ингээ хамтдаа байгаад ах биш тийм үү? Түрүү ярьсан тийм үү? Тэдэн эдэн тасалжуулагч нар тэнд энд байх хэрэгтэй гэдэг шиг л зүгээр ингээд одоо юу гэдэг Чинзогийн удирдлагуудаар дахиад тэдэн тасалжуулагчийг бэлтгэж болж байна тийм үү? Айбогийн удирдлагуудаар та хоёр Желкогоос юу сурсан гэдэг шиг тий. Манай $10,000 цалинтай болоорой. За тэгээд ямар ч дугаар 25-ийнхаа ивент тэтгэгчдийг дурдъя. Ивент тэтгэгч Sport Honda Powerade. За агарын шимийг айлбурт цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. За оюуныг гэрэлтүүлэн Didish. Дээдлийн албан ёсны Toki. За мөн Smart гутлын эдлэгээг уртсган Smart brand. За англиар хамгийн хурдан ярьц уртсгай Tok English нар ивент тэтгэж байна. За мөн хамтран ажиллагчаар Leaning brand-ийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia байна. За тэгээд байж байгаарай. За. Энэ завшааныг далимдуулаад бас нөгөө манай одоо ерөнхий одоо гол нэгдүгээр хүн манаас бусч ирсний тохиолдолд бас битэрийн зүгээс бас таньдаа бас одоо битэндээ ирсэндээ баярлаа гэдээ одоо нэг дөрвөн мөрд За тэгээ сонсъё. Битэндээ ирсэн гоё болж байна тий. Би өөрөө нэг уушгаар хичээд байгаа юм байна. За. Геймдэй ерөнхий амбук талбайд гарна яг Лука Magic. Раймн харин битүү логик. Миний найзын дундын өсрэлттэй шидэлтийн супер техник гэж. Энийг уушгаар дундаар нөөрэ өөрөө гадаад. Дундын өсрэлттэй техник. Амбукын дундын өсрэлттэй шидэлтийг дуурайч хитэд нэг хүн өсөлтөд ахиад шүрмсэд таслаа цаанч өстэй юм уу? Манай би чи нөгөө хизээч дундаас өсөрч хидэж байгаагаа гар чин цэвлээтэй маазраад ярихгүй. Яа маний дундын өсрэлттэй шидэлтэй амар өстэй мэстэй гэж жоо маазраа ярьсан чинь тэрийг манай үзэгч нар маань бас мань гурав аавтай маа. Авч өсөрч хидээ. Манай 23-аас тоглодог байсан нэг найз маань дундаас амбукын өсрэлттэй шидэлтэр шидэд буусан чинь багталсан. Байх. Ёо. За одоо өндөрлүүлж болох уу би? Миний би. За өндөрлүүлээ за. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Баяртай. Ивент төгч Sport Honda Powerade. Ивент төгч Дээдлийн албан ёсны аппликейшн Toki. Ивент төгч агарын шимийг айлбурт цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. Ивент төгч оюуныг гэрэлтүүлэн Didish. Ивент төгч англиар хамгийн хурдан ярьж сурцгаая Tok English. Ивент төгч Smart гутлын эдлэгээг уртасгана. Хамтран ажиллагч
Venom брэндийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia.